Бурхан ном хооргын чуулганд би гэгээр хүртэлдэг маа. Өглөгийн болон бусад чанд төрхийг татуулан үлдсэн ба. Өнөө миний үлдсэн бусад буйнаар хамаг амтны тусын тулд Бурханы утгийг олох болтугай. Бурхан ном хооргын чуулганд би гэгээр л хүртэлдэг маа. Өглөгийн болон бусад чанд төрхийг татуулан үлдсэн ба. Өнөө миний үлдсэн бусад буйнаар хамаг амтны тусын тулд Бурханы утгийг олох болтугай. Хамаг амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг таацах болтугай. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас эзэдүүл ахцах болтугай. Хамаг амтан ойрд шунах, хоолд уурлах, аль алнаас нангад тэг сэтгэлээр орших болтугай. Хамаг амтан амгалан хийгээд аз жаргалын шалтгааныг төгс олох болтугай. Хамаг амтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас игнэг таацах болтугай. Хамаг амтан зовлонгүй аз жаргалаас эзэдүүл ахцах болтугай. Хамаг амтан ойрд шунах, хоолд уурлах, аль алнаас нангад тэг сэтгэлээр орших болтугай. Да. За өнөөдөр дунд төрөлхөдөн гэдэг хичээл орох юм. Гол санаа нь бол юу юм аа? Бурхны шин одоо ийм итгээд байгаа зүйл нь бол хүн одоо байгаагаас хавгүй илүү тийм инэрлэний хүсэлтэй ёс суртахуунтай тийм төвшөнд хүрч болно л гэж итгээд байгаа юм л да. Бурхны шинтнүүд, Бурхны номд хүн ариусч болно гэж хэлээд. Ариусч болно. Сэтгэл нь ариусч болно. Одоо яг ариусна гэж байдаггүй юм одоо сайн мэдэхгүй. Бурхны шинтнүүд гэж итгэдэг. Хүний сэтгэл ариусаар маш тийм өндөр төвшөнд хүрчтэй юм аа. Гэлэх. Тэгээд Бурхны номонд юу гард юм бэ гэхээр тэгж сэтгэлээ тэр муу зүйлийг алга болгох, зөв сайн чанаруудыг хөгжүүлэх, тэгсээр байгаа тэр гэгэрэл төрөх арга нь гард юм аа л гэж ярих юм. Бурхны номонд. Бурхны шинтнүүд юунд итгэдэгээр хүний сэтгэл тэгж ариусч болно гэж итгэдэг. Тэр ном дээр нь юу гард юм бэ гэхээр тэгж ариусах арга нь одоо шатаараа гарч байна. Шатаараа. Тэгээ шатаараа гэдэг нь болохоор эхлээд юуг хэрэгжүүлэх вэ? Дараа нь юуг хэрэгжүүлэх вэ гэд тийм олон үе шат байна л гэж хэлээд байгаа юм л да. За хамгийн түрүүнд бол зүгээр л нэг юм ертөнцийн ёс суртахууныг бид нар дагаж мөрдөж сурах хэрэгтэй юм шиг. ертөнцийн ёс суртахуун. ертөнцийн ёс суртахуун гэдэг маань бид нар мэдэндээ ертөнцид яриад буруу гэж хэлдэг тэр нэг үйлдэлүүдээс татгалзаж чаддаг болох тийм ээ. ертөнцөөрөө нийтээр нэг буруу гэж хэлээд байгаа юмнууд байгаа шүү дээ. Хэн ч гэсэн хаан ч гэсэн ямар ч хүн ямар ч улс орнд хулгай их бол сайн гэх нь ер нь ховор байхгүй дээ. Нэгээ дарлах, доромжлох, урвах, шарвах, бусдын зовлонд их баясах эдгээр буруу баг.
Тэгхгүй байхыг сурнаа, даднаа гэдэг. Эдгээр болгоно хэрэгжүүлж чадаад дараа нь яах юм бэ гэх юм бол тэгэхээр дараа нь гэгэрл нирваныг ярьж болно гэсэн санаа юм шиг. Тэгэхээр ерөн шавнырыг 3 ангилсан гэж хэлээд байсан тийм ээ. Бурхан багш эхнийх нь бол орчлон хуруугийн аз жаргалыг л амьдралын гол зорилго тэмүүлэл гэж байгаа хүмүүс. Бид нар ингээд өөрөөсөө асуугаад үзэхэд яг орчлон хуруугаас хитээцэн өрхсөд байгаа юм ховор л байт юм л да. Урт наслын удаан жаргал сайхан хоол идэ нөгөө юу лээ хөргөн хүү кинон дээр дэмбэрлийн хилдэг шиг л сайхан хүүхэнтэй анилээ сайхан морь унаэл гэж утсан гэдэг шиг л тэрнээс илүү давсан хүсэл мөрөөдөл ер нь ховор маягтай болж байгаа. Тэр хүмүүс зориулаад бурхан багш энэ хороогийн аз жаргал гэдэг чинь бас зүй тогтол шүтэн барилгатай юм шүү. Харилцан хамааралтай юм аа. Бид нар бие биенээсээ харгалзаж оршдог болохоор энэ харилцан хамаарлыг одоо хүндэтгэж байж, тооцож байж аз жаргал гарч ирэх юм аа гэж л. Одоо би ингээ хараад байхад бол яг өнөөдрийн монголчуудад нь ерөөс харилцан хамаарлыг дийг л ойлгохгүй. Би л болж болоо гэж үзэж тараал үр дүнд нь улс ор маань ийм болчиход байгаа юм л. Тэгвэл дунд төрөлхийдэн гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ гэх юм бол одоо ингээндээ бол орчлон хуруугийн аз жаргалыг төгс бус гэж хардаг хүмүүсийг л хэлдэг. Төгс бус буюу баг орчлон хуруугийн аз жаргал төдийлөн энэ дуулж гэнэ үү? Жохон нэмэх үү? Орчлон хуруугийн бидний амьдралын одоо бүхэл эрдэнэт хүмүүний биеийг олцоод зорж байгаа зүйл маань энэ орчлон хуруугийн аз жаргал гэдэг юмнууд ба ш тийм ээ. Тэр болгоныг л утгагүй юм байна. Төдийлөн утга учиртай зүйлс биш байна гэж л хараад одоо өөр нэг амар амгалан гэлүү эрхэмлж байгаа гэж лээ та. Гэгэрл нирваны амар амгалан хайж байгаа хүмүүсийг дунд төрөлхийдэн гинэ гэж хэлдэг. За тэгэхээр энд бидний үсээд байдаг тэр аз жаргалуудыг яаж бодохоор утгагүйгээ бодож тийм бэ гэж бодогдноо да тийм ээ. Бид тэр гол утга учир маань тэр биз. Тэр одоо яхаар утгагүй санагдана гэж бодоод байна. Бид нар ерөн зүгээр амьдралынхаа турш одоо нэг юм надад юу шиг бодогдоод тийм шоу шиг ингээл юм хүмүүс цуглуулаад яваад байна. Бүх хэрэгтэй юмнуудаа ингээл цуглуулж авч гүйцээл. Жарахын үед бүгдээрээ л жаргачих гээд байгаа шүү дээ. Тэгээд л эндээсээ нэг юм залгуур гаргаж ирээл тэр бүх цуглуулсан юм нь болохоор тийм аз жаргалын розетик шиг юм байна. Тийшээгээ залгаад тэгэл жаргаал ингээл байгаал ингээл үлдсэн амьдралтай те ямар гоё юм бэ гэл. Тэгээ бурхны энэ дунд төрөлхийдний гэж томьёосон тэр хүмүүс бол орчлон хуруугийн бүх аз жаргал бол тогтургүй байна гэж хараад байгаа юм л да. Бүх аз жаргал маш богино настай, тогтургүй. Тэгээд аз жаргал гэж харж байгаа тэр хэмжүүр нь өөрөө маш явцсан гэсэн маягтай ер нь бол. За жишээлбэл бид нар одоо бүгдээр ингээд цуглуулаад овоолол тэгэл хэрэгтэй бүх юма бүтээчнэ гэж бодоод байгаа. Нэгдүгээр бас гинэн бодол юм биз дээ. Тэг цуглах уу бэрх тийм ээ. Бүх нэг цуглуулах уу бэрх. За хоёрдугаар цуглчаад тэр олж авсан зүйл маань бидэрт аз жаргал өгөхөд одоо чадвар нь огцон буурна гэж үздэг. Юу гэсэн санаа? Яг тэр аз жаргалтай тэгэл овоол тэгэл байнгуутал тэгэл ер нь тэр зүйлийн бидэрт аз жаргал өгөх хувь нь бол буурал явчихна л гэж хэлээд юм л. Энэ бол одоо юуны буруу байх юм бол ерөөсөө орчлонгийн төгс бусын одоо чанар нь юм аа л гэдэг. Орчлонгийн төгс бус чанар нь юм. Тэг би нэг хамаагүй юм ярил л да одоо. Анх юу яагаад 2008 онд хүрч. 2008 онд хүрчээд та яг урд энэтхэг эдэр сурж байхдаа бол бид нэр өмнө нь хэлжсэн байхаа үнэхээр бас нэг гэгэрл гэдгийг хүрэндээ гэсэн шүү боддог байсан шүү. Гэгэрнэ л гэж боддог гэсэн юм. Одоо бол тийм итгэл тэмүүлэл эдээр нь хавардаа. Хайтахан бас нэг бие оторлол
амьдраад байна л гэсэн маягтай л болсон. Яг тэр үед бол гэгэрнэ. Бидний баг багч багш нар дээр очиод бол багш нар маань 4 хантай гэртээ ном үзээ сууж байдаг гэсэн. Ном үзээ сууж байдаг. Энэтэй бидний заалгаж ирсэн багш нар бол Баян Тансаг нэг багш байгаагүй. Би бүр маш сайн мэднэ л дээ. Миний багш таал болцсон л да. Яг 10 жил бид нар тасралтгүй ном заалгасан. Сүүлд нь манай Хомон Татцынгийн хам сууж исэн багш маань сүүлд нь би нүвдөөд их одоо тэр өвдөхөөс ч аргамдаа сүүл бодоход бол дэндүү олон цаг их суудаг байсан юм л да. Тэгээ би нүвдөөд тэгээд илгэн хатуураад сериос мөрөөс боллоо гэх тэгээ эмчилгээ хийхэд багш навш мөнгө авахгүй шүү дээ. Тэгтэл багш бол бүр Гомон Татцынгийн амар алдартай багш байхгүй. Тэр том сургуулийн хамгийн алдартай багш нь багш нь ямар ч мөнгө авахгүй. Гэхдээ мөнгөгүй ш мөнгө байна л да гэхдээ нөгөө 20 хийн л нэг тийм ээ нэг гамбир аваад идчих тийм л мөнгө байсан. Өөр ямар ч мөнгө. Ийм л байх ёстой юм шиг байна л да. Одоо энэ яг лам хүний амьдрал гэдэг утгаараа бол тийм. Бидний Дашчаан бэлгээд миний одоо төрлөг сургууль Канадад ишлээдэд байдаг бүдийн гүнхэнэ. Дашчаан бол дацсан Лувсонгой гэдэг нөхшин байсан. Их сайхан хөгшин доо Лувсонгой. Тэгээд одоо тэр Чойрын буй бүдийн гүнхаан л их судалсан маягтай юм да. Түүнээс яг уншлаг бол хүнээс илүү ихэд бэрх мэрэг төлөв нэг олон хүн цуглараа шаваад тийм ёор байхгүй. Тэгэд хэлдэг байсан ингээд сүүлд нь ихтэй их өндөр насалчиж таал болсон л да. Намайг одоо ингээд өнгөрлөө гэж бодоход өөрийнх нь одоо хэрглэж байгаа юмс байна шүү дээ тийм ээ. Тэрэнд хүнд хэрэг болох юм нэг ч байхгүй гэдэг. Тэр одоо юу гэсэн үг. Энэ юу гэсэн үг юм бэ? Хөөргмөр гэдсэн чинь зүгээр л нэг юм өндөртэй усны ч юм уу нэг юм сонин шилэнд пенцлиний шилэн дотор л хийсэн. Үнтэй чулуун хөөргмөр байд нэг лам хайрлаг үнтэй хөөргмөр гэх тийм ээ бод юу зүгээр пенцлиний шилэн. Хэрэгцээг л хангад. Зөвхөн хідэн дээлтэй. Тэгэд ерөөсөө жилийн турш мөнгөө цуглуулж яадаг байх юм бол жилдээ нэг удаа татсандаа сахиу сургалдаг. Тэнд өөр тийм ахуун хүсэл юу ч байхгүй зүгээр л тэгэл ном уншаал бяцлаглаа хийгээл явж идэл хөшмөс. Зүгээр л ийм л гэгэрл нирваны төлөө гэгэрлийн төлөө явж байгаа юм бол нэг ирэх биш. Нэг идээр нэ байх ёстой юм шиг юм л да. Тийм ээ. Одоо гэгэрл гэдэг маань шунлыг ялан дийлэх нэр юм л да. Ер нь бол шунлыг ялан дийлэхийг хамгийн эрхэмлэн хүсэж байгаа гэсэн атлал тэгэл хүнээс илүү загварлаг байх юм бол жоохон бэрх юм биз дээ. Бэрх юм биз дээ. Тэгж яг тэр нэг урд сурж байх үедээ бол нэг гэгэрлийг явна да гэж боддог байлаа. Тэгээ 2008 онд хүрчээд за тэгэл хичээлүүдэд ороод эхлээл жоохон явж байлаа. Тэгээ хороо дуусч эхэлж байгаа юм л да. Хороо автаж эхэлнэ юм. Тэгээ байжээс чи ер нь тийм манай 10 жилийн найзууд миний үеийнхэн бүгдээрээ л унаад хэрэгтэй. Унаад хэрэгтэй. Би л ганцаараа л тэгэл явган таваргаал тэгэл тэгэхээр ажиллаж бүтэхгүй юм шиг санагдаал. Манай аав ээж хоёр бол насаар их хөдөлмөрсөн усуд л да. Одоо харьцангуй боломжтой. Тийм хүмүүс. Тэгээ би хэллээ. За одоо урд бол цэргийн албанд 3 жил яваад ирэхэд нь л хүүдээ нэг имэйл, хазаар, гэр, морь бэлдсэн байдаг байсан биз дээ тийм ээ. Юм хүмүүн төгөөрцөн байдаг байжээ гэж. Ийм сайхан олон жил байжээ гэж. За би бол яг тасралтгүй 12 жил явж байгаа тэрлээ. 12. 13 жил шахвал явж байгаа тэрлээ. Тэгээд халуунд халлаа. Хүүтэнд төрлөө. Тэгээ одоо үрж ирэхэд одоо бол бас нэг хөл дүүжлэх унаатай болчихвол зүгээр байна л гэсэн. Тэгээ би тэгээд яг үндэ бол ээж аавыг тийм хурдан аваад өгч гэж бодоогүй маа. Та би ч тэр үед бас 28 30 гарч байгаа юм л да бас том болцсон. Би нэг өөрөө хүүхчээ одоо тоохгүй л багтаа л гэж. Гэхдээ ер нь манай аав ээж хоёр бол юм авч өгөх тал дээр бол хойрох л тоо. Хизээний хойрох нэр ингэс.
Яста манай ээж бол ингэж ярьдаг гэсэн юм байна. За яста тоглоом шиг хэрэггүй юм байхгүй гэдгийг би ойлгосон л гэдэг. Яг тэр манай ахд бол хамгийн гой тоглоомод авч өгдөг гэсэн гинэ. Хөө зүүн Европ биднээс цагч байгаа л одоо сонсоход би багтаа бол би баг ахын тэр авчижсэн тоглоомыг төсөөлж бараг л тийм цангаа тайлагдчихдаг байсан. Ийм утаанд гараад яваад байдаг гэсэн юм уураар ажилдаг тийм юу гэдэг гэсэн. Галт хэрэг. Бүр яг нэрнгээс ингээд уур ажиллаа дотор ингээд юу яадаг тийм. Бүр жижиг тогоо могоотой байсан юм. Тэгэд имгээ нимхэн юм гялгар сэлэн байдаг байсан гэсэн. Яг юм хувь муутай. Яг бүр ингээд юм төмөрлөг юм гой сэлэн мэл. Тэр мэрийг сонсоод ёо за. Тэгээ ээж тийм үнтэй бараг л тэ амар мөнгөөр л хүнд гуйж мууж байгаа л тийм тоглоомод авчихвал тэгээ хүүхэд яадаг 7 хоног сонирхол тэгэл хайчдаг гинэ. Тэгээ ёстой тоглоом шиг хэрэггүй байдаг зүйл хэрэггүй юм гэдгийг бол ээж та ах дээр ойлгоод тэгээд хэрэгжүүлсэн хүн би юм байна. Над дээр хэрэгжүүлсэн нэг. Би над дээр ойлгоод өөр хүн дээр хэрэгжүүлэхгүй. Тэгээд надад нэг ч тоглоом авч өгөө хүн даараа. Аа шүү. Тэгээ би ээж мэштэнд маш чинь багт төрөг нөх юм л тэгээд ихтлүүр эднэр их он тэгээд ихтлүүрийн хараад 3 давхарт нь одоо яг энэ зүүн тал хэсэгт нь тоглоомын нэг юм том лангуутай. Тэгээ би ээжэд ингээд за би ээж 3 давхар тоглоомын юм дээр би таныг хүлээж ин шүү гэл өөрөө гүгэл авчдаг. Ээж тэгээ юм уус. Би тэгэл тийм тоглоом хараад зогсчихдаг. Харлаа багасаа хизээч авч өгөхгүйтэй бүр эвлэрсэн. Хараа. Голцоо тэгэл нэг юм юуны мужааны багж махстай тоглоом хийдэг байсан юм да. Тэр мэрийг л их санахна. Тэгэл ээж ажиллаад дуусаад за явъя гэл тэгэл явуулдаг. Надад 2 тоглоом байдаг гэсэн. Нэг нь болохоор ээжийн дүү авч өгсөн нэг тоглоом. Ээжийн дүү нь хойшоо явж ирэхдээ авч надад их сайн байсан юм а зэлэл. Та нөгөөх нь болохоор би өстой баг л амин насаа зөлж ээж авсан. Нэг удаа л өвдлөө. Ер нь би ойлгохтой биш юм шиг юм байна. Өвдөөл тэгэл 40 гарсан гэсэн би 40 гараад тэгэл оргил солиороо тунсан юм шүү. Тэгэл аймаар халуураал тэгэл унаал тэгэл ээж өстой миний хөө гэл өстой яах вэ миний хөө өстой яавал яаяа л гэсэн. Миний хөөтэй бит эдгээчтэй миний хөө би ээж нь яах вэ гэлтгсэн чинь би тэгэл оргил амьсгаж жаал гэсэн чи. За. Их дэлгүүрт нэг тоглоомын тасагт нь сэлэн байгаа л. Тийм улаан сэлэн байдаг гэсэн хөөтэй. Орс сэлэнд бай. Тэрийг аваад ирээл тэгвэл би нэг эргийал гэсэн. Энийг би ярьлаагүй л эртүүд энэ хичээл дээр яриаг байна шүү. Би сандад шууд ахыг явуулсан байхгүй. Ахыг шууд явуулаад тэгэл оргил гэр орох юм чинь 15-20 минутын дараа л аваад ороод ирсэн тэгэл шүү сэлмээ аваад шүү сэлмэн тулаал. Би санагдаад яг тэр үе чинь 10 ч марвч юм хевс мэвс ингээд байдаг гэсэн шүү дээ. Тийм мехтролын зүүгээд нэг жоох юм ган сайтай зүгээр л хан дээр тогтоочдөг байсан юм л. Тэгээ тэр мехтролын зүүнээс нэг сэлмийг зүүцсэн. Тэгээ би сэлмийг хараалцсан. Босож тоглоно л гэж бодсон. Амьдрнаа гэл. Тэгж нэг сэлэмтэй болсон юм да гэж. Тэгээд тэгжсэн аав ээжээс чинь би одоо бүхэл бүтэн машин одоо ихтэй яг хилээд үзээгээд хэлсэн чинь ээж аваа тэгээд за ер нь тиймдээ л тэгэл аваад өгсөн шин надаа машин. Би өөрөө ч тэр. Тэгээд өөрийн машинтай болоо яа бурхан өөрийн бүр машин. Хоо тэргүүрч өстөнөр бол. Дуруугаа давхлаа да хотод өстө. Дахиал. Тэгэл найзуудаа үзүүлээл ийм машинтай боллоо. Заал гэлдэг чинь тэгэл. Тэгээ жил гар унжсэн чинь ингээд Honda Fit гэдэг нэртэй машин. Одоо тэр хүмүүсийн буруу биш нэр яг л савнгийн хайрцаг шиг хэлбэртэй машин байхгүй юу? Савнгийн хайрцаг шиг юм самбуугийн савнгийн хайрцаг гэдэг савнгийн хайрцаг. Вирус тоодгүй удаас нэтрэж байгаа нэг дапаасан байхтай үг юм байна. Вирус мэд машин бол машин гэж боддог чинь миний хэвчээ часулаан өнгөтэй байхгүй юу? Энэ найзууд ингээл яжсэн. Хөө энэ самбууч машинаа зарахгүй техникээ төрсөн өдрөөр авчих гэсэн ингээл. Тэгээ би тоохгүй тэгсэн чинь чинь эмхтэй хүн юм шиг байсан гинэ.
Эмэгтэй хүний машин. Тэрийг нь би мэдэхгүй тэгэл давхгаал өстө хөөрөөл яваад байсан. Одоо бодохоос зүгээр. Өөрийгөө өрөвдөөд. Тэгэл жил ахсын дараа нөгөөдгөө чи учрыг ойлголоо дэ чи эмэгтэй хүний машин байна гэл. Хамаа юу хоо дээ яг үндэ бол тий. Тэгэл эмэгтэй хүний машин байна да гэл. Тэгэл сүүлнөр машинаа харахаас дургуурдаг болчихсон. Жилийн өмнө би тэр машиныг аваад өстө тийм гоё юм хорвоод байдгаа л гэж бод. Би өстө оронгуут л ингээл дөнгөж орж ирсэн машины дотортлын өнөр мөнөр нэх гоё. Ер нь их цэвэрхэн эдэлсэн машин. Айгуу цэвэрхэн эдэлсэн машин. Та босоод хондоо фидүүдээсээ бас арай илүү тоноглол моноглолтой. Тэгээд тэгсэн чинь дараа нь тэгэл хөөцөлдөж авсан зүйл маань сүүлд нь харахад л гутамшигтай санагдаа. Тэгэл жил ахс тэгээд би нэглээд газар багшилдаг болсон байсан юм а 3 4 газар багшилдаг байсан. Тэгээд тэрнийхээ цалингийн зээл мэйл өмнөх машинаа зарж мараал тэгэл хүн амтнаас зээлж нийлж яагаал. Та мөнгө нь би сайн санаж байна да. Honda Fit ямар үнэтэй авсан ямар үнэтэй зарсан. Тэгээд нэг машин авлаа. Corolla Toyota Corolla. Би бодсон үгүй би яагаад нэг зүгээр л эрэгтэй хүний ундаг машин унчих болдгоо хорвоо юм бэ. Лаал өнгөтэй биш те. Шарн байна уу, юу вэ хамаал. Тэг савнгийн хөөс шиг юулаа савнгийн хайрцаг шиг бус хэлбэртэй. Та тэгээд юм авлаа. Та тэгсэн чи бас тэр бас нэг азтай би машин авахтаас их дандаа тийм айгуу тийм их чанартай тийм юм байсан. Corolla дотроосоо ер нь бүр тэгээд шанахын самбар мамбаранд синхэр өнгөмөнгөтэй бөөстө гэрэл мэрэл айгуу гоё их баг гүйлтмүүлтэй дотор агаар шүүгч мөгчтэй. За тэр нь чинь өөрөө дахиад ларг нэмж өр тавьж байгаа дөрвөн өндөр дугуй тавьсан чинь тэгээд обуудын солилцсон ч гэсэн янзын машинтай болчихлоо. Харгал гэрээсээ цонхонлогоо хараал байдаг гэл машин хараал. Яа миний машин. Машиныхаа нэлээд баг удааширч очио олцгоор шүү. Өмнө амтаа харж байгаа шүү. Тэгээд баг сар унаагүй байж байгаа л гэрээсээ гараад байж байгаа. Яг циркийн тэл миний хажуудлаа. Миний ч буруу л да. Би өөрөө бас буруу хийж хажуудлаас машин ороод тэгэл тэг карлаан тэгээ уртлын тэр чигтэн салаад амжлаа. Уйлмар л болж байгаа юм чинь. Одоо буцаад дэрийг засах мөнгө байхгүй. Шууд зүгээр тий бүхэн зээл төлөлтөй орсон. Тэгээ шууд тэрийг скотчоор уйж байгаа л аваачаал хашиж гаражта тавиал. Тэгэл унахчаар байхгүй мөнгө. Тэгээ яг 2 3 сар болж байгаа л тэгэл яалтаа байлээ дахиад засаал тэгэл тийг унлаа да. Тэгэхээр дахиад нэг жил хагас 2 жил орчим унжсэн юм аа. Яг тэр үеэр манай энэ хорхийн төсөл гэдэг шинэ төсөл. Тэгээд би өөрийнхөө унаагаар хүний тэгэл 20 өдөр айгүй их явна. Тэгээ миний унаа чи намхан болохоор тэгээд зарим зам муутай газрууд орохоор салж унчих гээл. Тэгээд ерөн зүгээр энэ төслийн хүрээнд бас нэг туулах чадвар арай сайтай унаа авъя. Тэгээд яг тэр үеэр одоо манай найз энэ Яруу найрагч Ташвалбрын хүү Ганга яг Японд доктор хамгаалж хүрчээд би одоо яг энэ машиныг яг өөртөө зориулж би тэр аукционд нургал 10-аад удаа очиж авсан гэдэг энэ Toyota Land Prado тийм ээ Prado гэдэг тийм Prado 120 Prado гэдэг машин. Айгуу сайн машин шүү. Тэгээ би ингээд нөгөө докторийн дараах пост доктор гэдэг лөө Америкийн хор болчлоо. Энэ машин зарчсан гэдэг дуулчихгүй юу. Тэгээд амар гоё машин. Тэгээд байгууллагаас уулаасаа нэг машин авах хэрэгтэй болсон байсан. Тэгээд би тэр ихтэй юунаас нь төсвөөс нь илүү гарч байгаа юм л да. Тэгээ би өөрийнхөө машиныг зараа дахиад өөр тавиад төвөөсөө төсөв авчаад тэгээд Land Cruiser Prado 120 гэдэг машинтай боллоо. За тэр бол миний зүүдлээчгүй машин л да. Jeep, том Jeep. Сахин суудал муудалтай өөрийгөө өргөж мөргөдөг туулах чадвар бол үнэхээр сайтай том биш. Toyota Land Cruiser TZ гэдэг бас тэр ангил дотроо бас айгу цөөхөн. За тэр чи өстө нэрэл машин дотор унтмаар л санагдаал. Машинаа өртлөөд гэртээ ормоор санагдаал. Уг уул албаны машин л да. Албаны машиныг л би одоо гоёх албаны шурмаар ч бас тэгэл айл нэг өрөнд унжил байгаа л. Та тэгэл Toyota Prado ч л өстө нэр. Тэгэл яг тэр төслийн шумаар явсан да. Тэгээд хийж байгаа. Тэгэл нэг 2 жил 3 жил унжсэн чинь. Тэгээд товчтой ерөөсөө ингээл анх Honda Fit-тэй болж байгаа. Жигтэйхэн баярсан дараа нь байдаг л болсон.
Corolla авах жигтэйхэн байсан дараа нь байдаг юм болцсон. 100 Prado авах жигтэйхэн гоё байсан тийм ээ өглөө босоолоо гоё штэ гэж үзэж дараа нь байдаг юм болчихж. Одоо бараа нь бол тэгэл Toyota Prado 100 орчим хуучин санагдаал тий. Гүн 200 одоо үнэн нэлээд буурсан баг та 2008 оных юм чинь гээл. Тэгэл бодоод эхэлж байгаа юм л да. Гэтэ тэр төсөл маань зогсоод тэгээд ягаад төвийн машин буцаж муцаад одоо би жижиг машинтай байгаа л да. Тэгээ зүгээр л энд би юуг зөвөрлж хэлээд байгаа юм бэ гэхээр зүгээр л бид нар ингээд тим юмтай болчоод тэгэл болно гэдэг бол тэр юмтай болоод асар удлуу бид нар түүний аз жаргал өгч чадвар нь буураад ирдэг л. Дахиад дараагийнх нь. А тэгэд тэрийг авах шаардлага тэр яг аз жаргалыг өгөх бодит хүчтэй юу үгүй юу гэх юм бол аюул эргэлзээтэй юм л да. Тэр зүйл яг аз жаргалыг өгөх хүчтэй зүйл байдгүй. Гүйл бид нар аз жаргалыг өгөх хүчтэй гэж итгээд тийм ээ. Тэгээ аз жаргал авдаг болчих тийм үү. Энэ Японы машины үйлдвэрийн эзэн ярьж ирсэн юм л да. Юу гэж ярьсан бэ гэхээр хамгийн гол нь л одоо энэ консюмеризм гэдэг байгаа энэ нийгэм чинь одоо энэ нэг консюмеризм гэдэг нь ерөөсөө нэг юм аз жаргал хайж байгаа л эрэл хайгуул юм л да. Гэхдээ юу гэж бодоод байна гэх юм бол бидрийг бараагаар хангачих юм бол бид нар жаргачнаа л гэж бодож байгаа санаа. Бараагаар хангачих юм бол жаргачнаа гэж. Ингэж бодоод байна шүү дээ тийм ээ. Тэгээ яг тэр талаар ярьж ирсэн. Одоо бид нар борлуулалтаа байнга өндөр байх хэрэгтэй машиныхаа. Тэгтэл машин гэдэг маань их үнэтэй хүн аваад бас тэгэл байнга соёл халдтай биш. Тэгэхээр байнга борлуулалт өндөр байхын тулд чанар муутай хийчихнэ гэж бодож болно шүү дээ тийм ээ. Тэгэл хэмхрээл дахиад өгнө. Тэгэхээр чанар муутай байлаа ч гэсэн хичнээн богино унах байлаа ч гэсэн чанар муутай машиныг хүн авдаггүй гинэ. Чанар муутай бол авдаггүй. Тэгэхээр чанар сайтай байна. Тэгэхээр нэг хүн үнийг хэлэхэд аваад Японы машиныг бол Японд 10 жил унчаад байгаа үстэй бараг тийм. Тэр сайн зам дээр бол ямар ч асуудал явах гээд байна. Монгол дахиад 10 жил унчиж байгаа юм байна. Тэгтэл 5 жилийн дараа л дахиад шинэ машин авахуц байх ёстой гэж хэлээд байгаа юм л. Тэхийн тулд яах вэ гэхээр загвар дээр нь ажиллана л гэж. Загвар дээр нь ажиллана. Загвар дээр нь ажиллана гэдэг маань 5 жилийн өмнө машин авсан хүн 5 жилийн дараа өөрийнхөө машиныг хараад ичиж явах учиртай. Ёо одоо энэ бөмбөр загвар гоё байгаас тийм минийх байлаар дүүрүүлж ингээл. Тийм инээдтэй юмар л итгүүлэх хэрэгтэй гэдэг юм л. Оо энэ хөмсгөн гэрэлтэй ямар гоё юм бэ гээл. Доогуур нь ингээд юу гэрэлтэй юу лээ толон дээрээ тохиотой гэл. Тэр яг нэг юм агуулгын тийм ээ амар ялгаа ерөөсөө биш байхгүй. Бүх машин үйлдвэрлэгч нар ерөөсөө машиныг бүхэлдээ шин загвар гаргахын тулд чинь бүх тэр нөгөө дамжилгаа солих хэрэгтэй гарна. Дамжилгаа солихын тулд асар их өндөр зардал тооцоо бүх юм өөрчлөгдөн шүү дээ тийм ээ. Тэгэх боломжгүй байдаг. Тэгэхээр нэг машиныг бол нэг дамжилгаанд бол 20 хэдэн жил заавал үйлдвэрлэдэг шүү. Гэхдээ жижиг өөрчлөлтүүдийг бол байнга хийдэг. Тэр ямар зорилготой юм бэ гэхээр ялгаа гаргахын тулд л гэж. Энэ арай хуучныг нь унж байгаа. Энэ анаа сэрийг шинийг унж байгаа. Оо шин ямар гоё юм бэ? Хуучин ямар муухай юм бэ гэдэг л товчтой ерөөсөө бүх зургатаар гарч байгаа рекламны тийм ээ сурчлагын зорилго бол тэрэнд шунах шунлыг бидэнд үүсгэхийн тул. Тэнд шунах шунал үүснэ гэдэг маань одоо байгаадаа сэтгэл хангалуун бус байдлыг бидэнд төрүүлэхийн тул. Одоо болж гинэ болж л байна штэ гэхийн оронд би болоогүй байна. Ямар хэцүү юм бэ? Би ямар ядруу юм бэ? Энэ ямар гоё юм бэ? Энтэй л бол гоё доо гэсэн ийм бодлыг төрүүлнэ гэдэг маань тухайн сурчлагын гол зорилго юм. Тэгэл бид нар загвар хөөгөл насыг илээх нь холбоо болчих. Хувц сунар гэдэг ихэд загвар гэж насыг илээж. Яг үндэ бол агуулгын үнэмлэхүү амар өндөр ялгаа байна уу гэвэл одоо нэг байна гэхэд бэрх үстэй. Нэг трапез өмд гарч ирнэ. Тийм ээ? Нэг банан маягийн тэгэл нэг скини маягийн нэг юу эдэм байгаа нэг шулуун ингээл тэрийг албаар зүгээр. Ерөөсө хувцсны хувьд бол энэ загварын шоу асар их зардлаар хийдэг тэр бол хэд нь бол ерөөсө энэ шин загварыг бид итгүүлэхийн тулд хийдэг. Энэ гоё. Энэ өмсчөөн гоё харагдана гэдэг. Түүнээс биш
нодон жилийн өмнө зөв зүгээр л байгаа. Зүгээр энэ бол хуучин загвар шүү дээ. Энийг би загварлаг харагдан шүү дээ гэж биднийг яг итгүүлж орхиод тэгэхэд худалдаа авалтыг тогтмол өндөр байлгахын тулд. Түүнээс барууны бараг хүн болгон дураг шкафанд нь 20 өмд 20 30 гутал байж л байгаа юм л тийм ээ. Заавал гэтээ энэ бид нар бодоод үзэл энэ ихтэй зөв юм уу? Яг бодоод үзвэл те. Юу бүх юм байж яхад биш ээ, энийг дараагийнхаа дараг үйлдвэрлэл өчнөө юу байд юм аа тоог загилгаан бүх юмыг хамаагүй тэр нь санаа зовж байгаа нэг байхгүй. Зөвхөн борлуулж лээвэл сайн гэж бодод. Яг гэвэл консюмеризм. Эдийн засаг сэргэн яаны хүмүүс зүгээр л аваад лээвэл маш сайн. Тэрний цан тэр болгоно хийх болгонд яг байглаас гарч байгаа ус юу тэр хинч тоохгүй. Зарагчлаа сайн байна гэж харах гэдэг юм. Гэтэ хамгийн гол нь тэрний цаана хүн зүгээр л энэ дараагийнх нэг насаа илээчж байгаа юм л. Нэг насаа. Хүний амьдрал энэс л үнцэнтэй утга учиртай төс байхгүй гэж юу? Орчлон хороогийн аз жаргал тогтургүй гэж хэлээд байд. Тогтургүй гэдэг нь аз жаргал гэж бодож байгаа зүйлс нь яг ухтаа бол яг өөрөө овоосон тийм томбор гой аз жаргал гэхээс илүүтэйгээр зовлон буурах төдий чинь аз жаргал юм шүү тэгэл яриад байдаг л. Бодит зовлон унтрах төдий бол ухтаа аз жаргал. Жишээлбэл одоо хамгийн амттай бол ямар хоол гэдэг вэ? Ямар хоолыг хамгийн амттай гэдэг вэ? Өсөж явахдаа ийцээ. Энэ бол үнэхээр үнэн шүү дээ. Их өсөж явахд ийцээ бол нэр их бүр их өсөж явахд агшаасан будаа хүртэл тест ямар амттай байдаг гэж бодно. Пүү муу амттай байдаг шүү дээ. Тэгэхээр одоо эндээс л харагдаж байгаа үстэй. Хамгийн их өсгөл юм бол хамгийн их зовж байгаа тэр зовлон байхгүй болох юм бол ямар гоё юм бэ гэж санагтана л гэсэн. Одоо шил дэлхийн 2 дугаар данд хүн яваад 5 жил тулалдаж ээжийн санаа зовж тэгэл хүн ороод ирэх шиг аз жаргалтай сайхан хаана авахд энэ хороод байж болох хамгийн л дээд аз жаргал энэ мөн байлгүйд. Гэхдээ л эн чинь зовлон их байсан болоо тэр нь байхгүй бол их жаргал гэж харагдаж байгаа юм л гэдэг. Хэрвээ дайм болоогүй байсан бол хэрвээ хүн гэртээ байж л байсан бол баг гаднаас ороод ирсэн бол тэгэл чи ажилд орооч. Тэр өнөөс салфетдаг байл аваад гэдэг. Энийг онгой байдаг шүү дээ. Ээжээ би ажиллаад хараад явж гин захих юм байна уу гэж байна. Ахуулах юм байна. Чи замаараа нэг байр авчих. Тэгээ тэрэндээ үрд амьдраа. Тэгэхээр бидний жаргал гэж байгаа зүйлнүүд голцоо зовлон унтрах нь юм аа. Ерөөсөө л зовлон унтрах нь юм аа. Тэгэд маш тогтургүй байдаг. Жаргал гэж бодож байгаа болгоно. Тэгээд тэр маань одоо цаг хугацаа орон зай зэрэг олон талаар нь бодоод үзэх юм бол яг аз жаргал, яг гоо сайхан, яг тийм байсан уу бол одоо харьцангуй юм биз дээ. Юу гэдэг юм бэ? Бид нар одоо гоо үзэсгэлэн гэл нэг юм байх юм биз дээ, тийм ээ? Гоо үзэсгэлэн гэл. Тэрний төлөө сүд болдог биз дээ. Амнасаа зориулдаг биз дээ. Дүгээлдэл, буудалцаал бүгүүлүүтэн дайм болдог шүү дээ. Одоо тэр гомри нөгөө юу лээ? Трой гэдэг түүх байдаг биз дээ. Уу яг босон ч юм уу заюутай ч гэсэн түүхтэр өдрөөс Трой гэдэг бүгүүлүүд нь дайм болдог гэсэн. Хэн блэ? Нэг үзэсгэлэн бүсгүй байдаг шүү дээ. Елена болоо. Тройгийн даюутай ч гэсэн Тройгийн нэг ханхуу нэг бүсгүүд дурлчаал тэрнээс л бүгүүлүүд нь дайм болоо Трой хот тэрнээс л унцдаг гэсэн. Гоо үзэсгэлэн үнэхээр байх юм биз тэгтэл гоо үзэсгэлэнгийн хэмжүүр маань өөрөө айгүй харьцангуй хувьсан өөрчлөгдөх зүйл болж байгаа юм л. Нэр ингэс. Захыг нь аваад хэлэхэд л жишээлбэл хятадууд бол бүсгүй хүний жижиг хөл гоё гээл тийм ээ. Давсанд боогоол одоо бидний одоо хэмжүүрээр бол үзгүй юм уухай юм гээл гоё гээл.
Суматрын арал тийшээ бол хүзүү урт байвал гоё гэл. Хүзүү урт байхыг ер нь сайхан гэдэг шүү. Гэхдээ л бас гэтрүүлээ сүүлд нь чинь зүгээр цагирах хийсээр хагаад тохоо урт хүзүүтэй болчихно. Гэхдээ дэмэл харагдах юм шүү. Тэгэл одоо 19-р зууны үед бол бүсгүүний их тийм цонхор цагаан царай хавтгай цээж их юм да тийм ээ. Тэрийг их гоё гэлээсэн гэдэг. Тэгэл гардаг штэ нөгөө татаалтай ингээл цээжийг хавчаалтай. Тийм үстэй. Одоо бол цээж томтой уйл гоё хэлгээ сүйдлээд байгаа штэ. Силикон хэлгээл. Гүг харьцангуйгаас яг аль нь ингээл те. Яг одоо аль нь гоё аль нь амиа зориулах ёстой ингээл те. Урд нь тийм байс одоо ийм болцсон хэрж одоо хайшаа чинь. Тэгэхээр эндээс харахад тэгээ улс үндэстэн болгоны гоо сайхны ойлголт өөрөө ч болох юм тийм ээ. Тэгээ бид нар зөвхөн хүн гэдэг юм дээр ярьдаг. Тэгтэл тэгэл ан амьтан дээр гоо сайхан гээл тийм ээ. Жишээлбэл одоо жом цох мох дээр бол тэгэл гоо сайхан байх л байлгүй тийм ээ. Тэгэхээр яг энэ гоо сайхан биш мөн гэхэд айгу бэрхэл болчих. Бид нар өөрөө бол яг өөрийн хэмжүүрээр энэ бүр хэтрүүлээд байдаг байхгүй юу? Ойлгож байна. Хэтрүүлээд энэ бүр хязгааргүй агуу гайхамшигтай гэтэл үгүй хязгааргүй орон зай тийм бид нар манай галактик сая хар нүх яригадаад байна хэдэн тэрбум гэрлийн жилийн зай маягаар тооцоод үзэхээр манай дэлхий ч хумхийн тоос тэрэн дээр байгаа хумхийн тоос шиг хэдэн тоосны нийлбэрийг л аяа гайхамшигын юу гэд тийм үнцэнтэй зүйл мөн үү биш үү гэж эргэлзмээр санагдаж байна. Тийм ээ. Яг тийм утга учир байсан уу гэвэл бид нар хитрхи дээгүр үнэлээд байгаа юм. Одоо юу гэх юм бэ? Одоо бид нар ингээл цуслан мусланд баг байхад мах чинь ингээд цуслан ингээл орой тогоон дээр хоолоо хийгээл хоолоо хийчихэл халуус хийгээл тэрэнд аяга шангаа угаадаг штэ тийм ээ. Шангаа угаал ингээл дараа нь сүлдэн тоогоогоо угаагаал цацаал. Тэгээд угаасны дараа тогоон дээр ингээл тос ингээд тогтчихдаг штэ. Надад зүгээр тэгж бодож тос тогтоол. Тэгээд яг тэр өрөө ингээд аяга тавгаа угаачаал тогоогоо угаагаас өмнө яаралтай ажил гараад хот руу яваад өгччихэлтэй. Тэгэхээр яг тэр зуны тэр усан дээр тогтсон тэр тосмос гэдэг бол бичил биет үржихэд бол хамгийн таатай орчин юм шүү. Тийм ээ. Бактери нян үржихэд бол хамгийн таатай. Тэгээд 7 хоног хэрэг хүрээд ирэхэд битүү хүүгц мөгцөлцсөн байдаг үстэй тийм ээ. Тэгэл тэр хүмүүсийг эртэл тэр хооронд чинь тэгэл тэрэн дээр ерөөсөө бичил биетүүд өсөөл үржээл тийм ээ. Нийгэм журмыг байгуулаад тэгэл хүннүү сүнүү болоод тийм ээ. Тэгэл эзэнт гүрнийг байгуулаад Парижийн яг тэгдэггүй мэдгүй л зүрлэл үзээ л та тийм ээ. Бид нар ч одоо жишээлбэл томруулсан л болохоос ч тэгэл бид нараас том хэмжээсээр харах юм бол нэм бактериас ялгаагүй юм байна шүү. Нийгэм журмыг байгуулаад Парижийн коммун тэгэл Пушкин буудалцаал үхэл тийм ээ. Тэгэл Гитлер төрөөл өчнөө юм болоо. Хайр дурлалынхаа төлөө хүмүүс үхэл урвж шарваал гачин л юм болох юм байна. Тэгэл 3 хоногийн дараа 4 хоногийн дараа эцдүүд нүрч ирээл фэри хийгээл те. Тэг хамгийн гол нь тэр хооронд тэр хүний тийм ээ тэр яруу найраг чинь чиний гоо хархан тэмтрүүл гээл биччихсэн тэр бүхэлд нь тэрний төлөө улс гүрнээрээ сүйдэжсэн ч юм уу миний хамгийн амьдралын утга учир гэжсэн тэр зүйлүүд маань үнэхээр тийм агуулга гайхамшиг байсан уу гэвэл бэрхэл санагдав. Цаг хугацааны хязгааргүй уртаар аваад үзэх юм бол бүр инээдтэй. Тийм ээ. Бидний одоо нэг нас гэдэг маань дэлхийн настай авах бол ингэх зур болж байгаа юм. Ингэх зур бас нэг үзэгдэл ерөөсөө бүх утга учираа болоод аяа гайхамшиг гэл. Бид нар одоо юу мундаг вэ гэдгийг хараад байна шүү дээ. Юу гоё вэ? Юунд амьдралын утга учир бид нар зориулах вэ гэтэл одоо зүгээр нэг юм яндангаар утаа гарчээ гэл тэ. Яндангаар утаа гарч яхад нэг дойлын төдийд л нэг хэлбэр үүсгэсэн юм байна л та. Тэр хэлбэрт л шунаал. Тэр хэлбэр л өстой хамгийн гайхамшиг санагдаал тийм ээ. Аяа ийм гайхамшигтай юм байдгүй гэл хүн нэг насаа зориулж болохгүй өстэй. Нэг ийм л хугацаанд болсон яндангийн утаа. Гэтэл бидний хүсэж шунж тэмүүлжсэн бүх зүйл маань бол ухтаа бас тэгэл орчлонгийн одоо энэ урт настай харьцуулах юм бол ийм л зүйл биш. Ийм л зүйл.
Бид нар одоо ингээл дурлал чинийхэн төлөө мөлөөгээд залуунаас гоо үзэсгэлэн бол айдтай мөн инээдтэй богинохон зүйл шүү дээ. Нээрэнгээс бид нар яриад байдаг мөртлөөсөө тэгэл ойлгодгүй юм да. Хэста нэрэ залуунаас богиндоо гэж ярьсаар юм бол өнгөрцөн байна. Нэрнгээсээ одоо тэгээд эсрэг арга хэмжээ авдаг болсон шүү. 40 50 60 хүрчээл тэгэл гоё байна гэл худлаа ярьцгаад юм дээ. Удалгаа хэлсэн гэсэн. Би нэг сайхан байсан гэж бол хэлэхгүй гэхдээ би бол залуу бол байсан үнэ ингээл. Залуунаас гэдэг бол үнэхээр гоо үзэсгэлэнтэй. Тэгээ 50 60 70-тай хүн бол гоо үзэсгэлэнтэй байна. Тэгээ яг бид нар хэлхэл юм л да. Түүнээс тэр хүний өөрийнх нь 20-тай харьцуулах юм бол түмэн үрчлээ, буман нөсөө те гизүүл юм байдаг байхгүй да. Нүдний цагаан нь ихэд л нүл шар улаан гачин л болцсон байдаг байхгүй те. Дүнгэж төрсөн хүүхэд гэдэг чинь надаа юу шиг санагдаад идэх нэг юм гялгууртайгаа машин гэдэг санагдаад идэв. Сууд муудл гялгууртай машин байдаг чинь. Яг тэр арьс марс нь болцаагаал те. Та нар одоо зүгээр л яг санаа. Friends гэл кино гардаг те. Бид тэр саяхан үзчихсэн кино шүү дээ. Friends тогсон хүмүүсийг л хараарай. Амар хөшөрцөн байгаа. Тэр ямар гоо үзэсгэлэн гэхэд бэрх юм байгаа нэр. Гэтэл яг Френц гарч ирсэн тэр 90-ад оныхоноор юм бол бүр нүдэн ингээ бүр гялтгансан залуучууд. Гялтгансан залууч. Сайхны зүс хүний амьдрал ямар богино юм. Жоо хүүхдийг харахаар энэ нүднийхэн цагаан ихэд цаав цагаан те. Харан таасаар арьс мэрхэн булцалцаал энэ юу лээ. Нүл коллаген тэр чигтэй коллаген. Аталг хотлаараад мөнхийн залуу малуу гээл. Залуужуулдаг тосмос хорвоо залуужуулдаг тос ер нь юу ч байхгүй. Залуужуулах битэл хөгшрөлтийг зогсоох ч юм байхгүй. Бид нар яг уулын үр өнгөрч байгаа чулуу шиг. Тэгээд асар богино. Яг л уулын үр өнгөрч байгаа чулуу шиг. Манай нэг найз 35 таа байхдаа одоогоос нэлээд хэдэн жил юм 36 таа байхдаа ч юм уу хүүхдийн нүдийг эмдэгт үзүүлсэн гэсэн. Тэгээ нэгэнд үзүүлж байгаа юм чи өөрөө бас үзүүлчихгээд за би бас өөрийнхөө хараг шалгуулчих гэж. За нас иттэй вэ гэж. 36 таа гэж. Тэгвэл та харааны шил зүүн шүү гэлтгсэн. Хаг би хараагаа зүгээр шалгуулах гэсэн. Би харааны шил зүүхгүй гэж. Та итэ 30 тэгвэл бараг зүүх заалттай гэсэн юм шүү. Хотод байгаа 37 таа хүн бол харааны шил үнэхээр зүүнэл гэлтгэж. Сонин штэ. Бид нар мэддэггүй ингээл тэгтэл ингээд одоо би нэг 11 2 3 4-тэй чинь одоо миний харж байгаа шал өөр бүдгэл юм харж байгаа юм. Сонсгол муутцсан. Нэрнгээс сонсгол муутцсан. Хараа муутцсан. Үнэрлэх чадвар муутцсан. Би нэг жоох одоо яг би ээжтэйг амтцсан юм. Манай дүү хүүхдгээд нэг 6 таа хүүхэд бид гур ингээд YouTube дээрээ сонсголын нэг юм давтамж ингээ багаас ахуулаад өсгөөд байгаа нэг юм сонсгол юм байгаа байхгүй юу? Тэр ингээ тавиад үзэж байгаа. Тавиад ингээ. Маш нарийн давтамжаас ингээ эхэлнэ гэсэн. Тэг ингээ байжсэн чил 6 таа та би сонсож байна гэд эхэлж. Надаа юу ч сонсохгүй. Тэгээ нилээн байжсэн чи надаа ингээ маш цангас нарийнхан жингэнсэн дуулдаад эхэлж байгаа. Одоо дуулж шүү гэсэн чи ээжд юу ч дуул. Тэгээ сүүлд нь тэр дуу бол нэлээд бүдүүн болоод эхэлж яхад ээж нэг нарийнх юм дуурч байна. Гэхдээ ээж тийм байгаагүй шүү дээ. Ерөөсөө л ингээл бүх юм бүдгрээл ягаал ийгээл хавчигдаал ингээл те. Хүний нас богино. Бид зүгээр мөнгө хүсийг бодох орчлонгийн мөн чанарыг таних гэж энийг хэлээд байдаг. Мөн чанарыг таних гэдэг нь зүгээр бид нар гоё юм гоё ингээл гэдэг байх ш. Бүхэлд нь харах нь шүү дээ. Ер нь хорвоо мандан буурд юм байна. Гоо үзэсгэлэн гэж харьцсангүй юм байна. Бидний тогтохгүй тисэхгүй байсан зүйл маань ухтаа бол бас тех тийм агуулга бас байна уу байхгүй гэдэг эргцүүлж бодно гэдэг маань орчлонгийн мөн чанарыг бодож байгаа шүү. Худал хуурмаг юм байна гэж хардیں۔ Худал хуурмаг юм байна гэж. Худал хуурмаг юм байна гэж. Намайг баг байхад ялтын арталт манай өвөөгийнх. Би нэг 12 3-тай.
Тэгэл өвөө эмээ дээрээ ирээл эрхлэн ялтын артал тэгэл манай эмээ өстэй амар гой бин. Өстэй янзын гой бин. Тэгэл будаа тайцаа. Тэгэл өвөө эмээгийнхээ ясан будаа тайцааг уугаал бингиний тэл гадаа өдөр чин тоглоол. Өглөө гараал орой орж тэгэл өвөөдөө үнсүүлүүлээл тэгэл ингээл амьдрал ийм л байх хэрэгтэй юм шиг боддог байлаа ш. Тэгэл байрныхантайгаа нөгөө байрныхантаа үзээл чулуугаар байлдаал өстой андынхаа талаар гэл үхчих гэж байгаа юм шиг л үзээл те. Одоо тэгээ тэр байранд очиход өвөөгийн байр нь 17 дугаар байранд бид нар тэр үед 1-ээс 72 тоот хүртэл бүх айлыг мэддэг байлаа. Одоо мэддэг айл баг нэг л байна уу байхгүй байна. Тэнд байсан анд нөхдүүд баг хаана явж байгаа мэдхгүй. Тэгтэл баг нөгөө алалцаад байсан тэр найзтайгаа бол өстой салшгүй найзууд нөхдүүд болцсон тийм ээ. Үгүй инээдтэй байсан баг. Инээдтэй баг. Яг тэр үед миний орчлон гэж бодож исэн бүх юм баг байхгүй. Эмээ маань байхгүй болт. Өвөө маань байхгүй болт. Тэр байранд одоо байхгүй. Тэр найзууд нь байхгүй. Миний яг тэгэл манай байрныхан гэл үзээд юу ч байхгүй. Инээдтэй зүйл байсан байгаа юм чи. Замхраад ямар ч утгагүй юмны талаар бол үзээд байсан байхгүй тийм. Тийм баг ус одоо. Хотл хормог байсан л. Хотл хормог. Чиний төлөө өгсөн чагуу гэж ярьж байгаа л тэгэл дараа нь чи очиж хүүхд тав би очиж хүүхд тав гэж хэрэлдээд ундаг гэсэн. Яагаад ингэдэм бэ гэхээр орчлон хорвоогийн хөдөлгөх хүч нь бол шунлаа гэдэг юм. Шунал. Би хэмээх сэтгэл гэдэг. Амин хойч үзэл. Одоо хөдөлж байгаа бүх юм амин хойчийг үзлийн хүчээр бараг хөдөлж байгаа шахам шиг хорвоогийн. Харамсалтай нь амин хойчийг үзэл байгаа болохоор л хорвоогийн бүх юм ялзарна гэдэг. Хичнээн сайхан анд журам байлаа ч гэсэн хэмхэрнэ гэдэг. Хэмхэрнэ гэдэг. Би гээд өөрийгөө бодно л гэдэг. Ойлгож байна уу те? Гэхдээ би тэгвэл яагаад гэж байгаа. Би ч гэсэн өөрийгөө яан штт. Тэгж л байгаа штт тийм ээ. Хайртай дуртай чиний хөл би гал руу орчиг ус руу орчиг гэл гүүсээрээ байгаа л авцуучаал дараа нь тэгэл би 3 өглөө бослоо чи нэг удаа босчлаа гэж хэлж байгаа штт. Би гэж байгаа штт. Өөрийгөө бодож л байгаа штт. Би хэмээх сэтгэл байгаа болохоор бүх юм одоо худлаа гэт. Хүн өөрийгөө бодно хаман хойчааг үзлээ. Яна. Бидний хүсэж байгаа тэр загвар магвар гоё сайхан гэдэг зүйл маань бол борлуулалтыг өндөр байхын тулд бид нар итгүүлээд байгаа зүйл болж таарч. Тийм багаз? Гоо сайхан гэдэг зүйл маань харьцангуй л таарч. Цаг хугацааны хязгааргүй даваад үсэх юм л ерөөсөө бидний амьдрал бүхэлдээ баг нэг ингэх төдийл л болж. Ингэх төдийл. Одоо юу гэх юм аа? Анх нэг хятад бараанууд орж ирэл харсан хүн хавхаас өөр аргагүй, авсан хүн аяхаас аргагүй гэдэг штэ тийм ээ. Бидний орчлон хороогийн хүсэж байгаа бид нар нэг шунаад байна штэ тийм ээ. Энэ гоё сайхан утга учиртай гэл тэрний төлөө зүтгээд байгаа. Энэ чанарыг таньсан хүмүүс бидэнд юу гэж хэлээд байна вэ гэхээр наа чи худлаа штэ л гэж хэлдэг. Гэтэ хүн ойлгохгүй юм шиг байна. Хин амар гоё цамц байждаг бай. Наа чи нэгдүгээр бараг л юм гялгар бараг хортой будагтай тий. Одоо инээдтэй штэ тэр юм бараанууд. Одоо хятад шахаа махаг бодохоор би одоо гайхаад байдаг штэ. Тэ? Хятад шахаа гэж одоо залуу хүмүүс л мэдэхгүй. 90-ад оны үед чи хятад шахаа гэж юм орж ирж ялаа. Одоо бол тэр хувцас биш байхгүй юу? Зүгээр л юм целлулоид дээр ийм юу гэдэг лээ? Пяур гэдэг чтэй тийм ээ. Яг ийм целлулоид байхгүй одоо. Түлхүүрийн оосор мосор шиг тийм целлулоид байна шүү дээ тийм ээ. Тийм целлулоидн дээр хилэн татцсан л тийм хутал. Яг л тийм. Тийм хатуу целлулоид болохоор чинь уул нь бол доор арзгаар л да. Тэрийг нэг цементэн дээр нэг 5 хоног өмсгөд л тэр нь үргдээд хатуу целлулоид юм чинь. Тэгэд яачдаг мүлийчдэг байхгүй юу? Мүлгэр болчихлоо. Тэгээ баг ингээ гүүж ирж байгаа догцом зогсоход бол цементэн дээр гулгаад явчих юм шиг. Гулгадаг дэс альтаж унчих гээл. Бараа хоор байсан шиг байна. Гэтэ тэр хятад шахаа шиг гоё юм байхгүй.
Тэгээ тэр үед очиод наа чин дэмий гэхэд бол өстө битий дэмээр би өстө яадаг ч үс энийг авнаа л гэж зүтгэн шүү, тийм ээ. Тэрний төлөө нойргүй хонон яаны хоорондоо өчнөө юм болж магадгүй юм. Гэтэ тэр тийм чанартай зүйл, чанарын таньсан үед бол ямар ч хүсэх зүйл биш байна. Гэхдээ би бас сайн санд. Манай аав ээж чинь юм авч өгөхдөө хойрог хүмүүс. Миний үеийнхэн чи бүгдээрээ тийм шахаа авлаа. 3 ямаатай, яатай, итэ, үүтэй гэдэг доороо юм зурагтай 3 ямаатай, үхэртэй, гахаатай ч лөө тиймэрхүү аваалаа. Гоё харагдана гэж үгүй. Өмдний доотл зүгээр л нээх гоё цагаан ултаа харам. Угтаа зүгээр юм хилэн байхгүй зүгээр. Дээтэл юм. Манай найз бол бүгдээр би тийм гутал байхгүй. Тэгээ хэлсэн бас нэг юм гутал мутал байна гэж авч өгөх юм зүйлээс. Цуслан дээр байсан. Цуслан гэдэг чи одоо бас бодоход бас инээдтэй. Цуслан юм зүгээр юм арай л картоноор бариаг байх зүгээр л. Таныг дөрвийг харьцах 5 ч юм уу зүгээр л нэг юм банз ба зүгээр нэг хэдийн харин банз. Тэгэд орой цуслангийн ажилтны машин зашаанаар ч юм аав ээжүүд хурцэрнэ. Бид нар өдөржин тоглож тэгэл орой ихч мэгч бол хоол эцүүлээ чинь. Тэгсэн чи ээж ингээл тортой юм голцоо тэгэл талхал байгаа юм да талах малах төмөс сүүм үү. Орж ил тэгэл би ингээд ээжигээр тэгэл байжсэн шууд ингээл тороо онгоолгол ингэснэ шууд маа гээл өгсөн чинь шууд хятад шахаа гаргаад. Миний нүдэнд бол баг ингээд юм удааширч харагдаад. Дээрээ ингээл бүдгрэл зүү гээл хятад шиг эн чи үннүүдээ гээл хятад шахаатаа болоо. Тэрийг аваад би өмсч үдсэн санагч өмсөж яг таарал. Тэгэхдээ одоо бодоход нэг юм бидний сэтгэл хөдлөл möдлөл өөр байжээ тэ. Одоо юу хүмүүс бол ое хайртай шүү ээжээ аваа үнс гачи болох байхаа тэ. Аав ээж мэ өвөн ч гэсэн хайртай шүү бурхан минь нэ юу гачи. Йоо. Манай эмээл өвөл хүүхдийг ерөөсө бурхан юу бурхан гэдэг чинь бурхан гэгээрсэн хариуцсан нэг хэлнэ. Чи бол зүгээр. Одоо эсрэгэл яриад. Яах хэвээр гэж яриад. Би хуучин сүгэн юм бахад. Тэгээд одоо бодход бол би амар баярлсан мөртлөөсөө тэгэл дотроо л юм шиг байгаа юм ингээл. Баярлалаа да гэл тэ баярлал. Мансуурхан холгоол. Тэгээ гараа явсан баг. Тэгээ гарчууд нэг 0 орсон юмас. Тэгээ буцаа өрөөд чи нөгөө мө нэмхэн модон байшин чинь дотор бүх юм дуулдаг юм байж л тийм. Ойртол явжсэн чинь гаднаас баг ихч хүрээд ирчихэж. Бид нар дотор манай гэр дотор хамгийн мэдрэмжтэй манай баг ихч юм шиг. Хамгийн загварлаг нь. Тэгсэн чинь тэр ээжийг загнаж байна. Та надаа хилээд авахгүй яасан юм бэ? Одоо цаа чи уурлал өмсөөгөө гараа явцсан байгаа да. Охины шахаа авцсан. Тэр хятад чайгаа дотор хүүс байдгийг би өстө өндөө мэддэг байсан. Одоо өстө мэдхийн дээр мэдэн дээ. Тэр чи эрэгтэй нь болохоор нэг юм зүгээр нэг юм хилэн гэж байгаа юм балцгаар дуу. Эмэгтэй нь болохоор нэг юм иймэрхүү нэг юм тэгээ хилэн биш нэг юм тийм нэг юм хам бэлэн биш маа нэг юм маажинтсан нэг юм юутай маягтай хажууд эмэгт амтчгүй одоо орох. Тэгэл тэрийг сонсон чинь шууд эргээ шууд дөнгөж сайхан надаа аз жаргалыг бэлхуулж исэн зүйл маань зүгээр наа шүү гутам шиг думболж. Тэгэл яваад орсон чи ээж бас тэгээд бас аргалах гээд байгаа юм. Миний хөө гутлаа өмсөд явахгүй мó. Дөнгөжээ дуулж баасгүй авч. Ямар бэлээ шууд өмсөжсэд. Тэгсэн чинь би тэгэл Оог манай баг их чид өмсөлчихгүй юу да гэл. Топ гэтэл нэг юм хэлжэл гараа. Дотроо бол гомдол юм биш үү? Тэг гомдоод ч байх юу байх тэгэл гомддог л байна шүү дээ. Би өөр гомдомхой юм шүү. Тэгээд тэр мангар илчилдэггүй гомдомтой. Би л өөрөө гэрчин. Тэгээд гэхдээ энийг би юу дээр ярьж байна гэхээр ерөөсө тийм чанар муутай бараа байх юм биш үү тийм ээ. Үгүй бол хоол хүнс байж болно шүү дээ тийм ээ. Хоол хүнс одоо ингээл хятаас орж ирсэн ингээл амар будагтай, хортой хүнсний биш тийм юм байж болох юм. Үгүй бол хувц сонор байж болох. Тэрний төлөө нойргүй хоноол би өстой тэр л цамцыг авчвал гээл
Чанар одоо хүмүүс бол бас барааны чанар наа чин дэмээ будган хортой дороо урагднаа тэгээд шал балаа брэнд нэр дээр бичсэн маань нэг тийм аа нэг юм хэллээ шүү дээ. Тэгэхэд бол хүлээж авахгүй юм биш. Гойгүй надаа л гоё би энийг чанарын тань. Яг тэр шиг орчлон хуруугийн чанарыг таньсан хүмүүс бол орчлон хуурмаг юм аа гэж. Хязгааргүй тэр бум гэрлийн жилийн зай тийм ээ. Квинтерлэн, квантерлэн, одод ертөнц, амьдрал, жил, цаг хугацаа, орон зайтай харьцуулах юм бол бидний бүр үхэлдээд, алалдаад, нэг гомдоогоод, булаацалтаад байгаа тэр болгон чинь яг утгатайг бол утгагүй шүү гэж хэлж байгаа юм биз дээ. А бид нар бол үгүй л хэлцүүдэг. Бүхэл яаж исэн бүх зүйл хувьсаал өөрчлөгдөөл дургу байсан үнтэйгээ дуртай болол дуртай байсандаа дургу болол тэгэл өтлөөл үхэл хөгшөрх юм биз дээ. Нүд ирмэх зур шиг амархан байна. Нүд ирмэх зур шиг. Тэгтэл одоогийн орчлон ертөнцийн хандлага хаашаа байна вэ гэх юм бол хөгшөрөхгүй шүү, гоё шүү, шунаараа идлээрээ гэл ингээл зүтгүүлээд байна тий. Зураг тарахад л ерөөсөө залуужуулах тос гэлээ зурагтаа дандаа гоё хүмүүс харна тий. Нэрнгэсэ. Тэгээ бүр юм хийсвэр тэнэг юм руу орчил. Зурагтын киноны дөрүүдэд хайртай дуртай болцоогоо. Тэгэл мөнхийн залуу малуу болоод тэгэл улам шунуулаад, улам ялгуулаад одоо баг хайшиж. Зөөр захын одоо ертөнцийн жам мамуудыг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй маягтай. Би одоо 43-тай, 42-3-тай юм да. Монголын эрэгтэйчүүдийн дундаж насалт хэд вэ? 67. Дундаж насалт 67. Дундаж насаар бол надад одоо хэдэн жил дутуу байна? 25 жил. 25 жил гэж их урт хугацаа юу? Тараа штэ. Одоо бол баг байхад бол зүгээр өдрийн хугас өнгөрөх гэж нэг 80 жил болдог. Одоо бол зүгээр даваа гэх. Даваа мигмар гэлтэй. Нэрнгэсэ шункал даваа гараг одоо ахаал даваа гараг болоод нэрнгэстэй яа дөнгөж сайхан л одоо хавар болц одоо 100 болоод тэгэд мэднэ одоо ингээл наадам гээл нэгэл ягаал ингээл 2 3 4 жил 2000 одоо би бодоход 2007 он мөнгө 8 мөнгө сайхан санагдаад байгаа байхгүй. Тэр чинь 12 жилийн өмнөх юм болж байгаа. 2007 сайхан байгаа. 12 жилийн өмнө. 12 жил миний нэг үлдсэн амьдралын тал нь. 25 жилийн дараа зүгээр л Монголын өнөөдөр эрэгтэйчүүдийн дунджаар бол одоо ихтэй нутааны нөхцөлийг нэмэх юм бол наашлан. Эрэгтэйчүүдийн дунджаар үзэх юм бол 25 жилийн дараа надад карт цуглуулахаар юм шиг байна тий. 50% магадлал. Нэг нь улаан карт, нэг нь ногоон карт. Хүсгээр карт ч биш л дээ. Суглахад л тэгэл улаан дарах юм бол 25 жилийн дараа би байхгүй. Хамгийн гол нь тэгээд за өнгөрцөө одоо чи гисгтэй байна гэсэн үг биш шүү дээ. 26 дахь жил дээр нь үхэх магадлал нь илүү өндөрсөө л яваа. 27 67 8 9 гэх юм бол үхэх магадлал нь улам өндөрсөө. 25 жилийн 3-ны 1-д нь унтна. 8 жилд нь унтарна. Тэгэхээр ухтаа бол яг сэрүүн байх нас нь бол 16 жил. Гэтэ зүгээр яг бид нар амьдрал гээл яваал байдаг. Яг амьдралын бид нар ингээ гойчлол байдаг ш тийм ээ. Одоо Бурхны ишний энэ дунд төрөлхийдний номыг сонсохоор хүмүүс юу гэдэг вэ гэхээр энэ ёстой нэрэ гутран үзэлгэл хэлээд байт юм л да. Надад бол энэ гутран үзэлгэхээс илүүтэйгээр бодит үнэлж шиг санагдав. Яг амьдрал юу гэдэг бодитоор үнэлэх. Бид нар хит гойчлол гой сайхан ваа гэл тийм ээ амьдрал сайхан шүү дээ гэл тэгсэн тэгээд бүтгээ байнгут л амар сэтгэл санаагаар унаал тийм ээ. Харин жам ёсыг нь таньчих юм бол харин ч зовлон даах. Жам нь нэмчнэ.
зовход нэг хямраад ах юм баггүй. Орчлон ороогийн жаман зовлон гэдэг юм чинь. Усыг чийгтэй байна гэдэг ч юм уу тий. Усыг урслаа гэд уурж болохгүй зү. Жаман тэр юм чинь. Тэр шиг орчлон хорвоо зовход бол ертөнцийн жаман тэр юм а гэж. Яг одоо орчлон хорвоо жаргалтай юу? Өглөө нэг өдрийн амьдралаар бодоод үзмээр санагд. Нэг өдрийн амьдрал. Бид нар өглөө босонгуутлаа л ингээл гэгэн өглөө сайн байна уу гэлтэй. Стагойд ингэж босон ховор те. Надаа хавар мавар ч юм уу баг л хавардаа нөлөөлнө баг л та. Ёо гэж босч байгаа юм чи. За маргааш эрт унтнаа. Сэрүүлгийн дуугаарлаар босох нь болов. Тогтмол ажилтаа хүмүүс тэгж байгаа юм шүү дээ. Тэстэ яа гэж босч байгаа юм чи. Тэгэл босоод тэгэл яг одоо залуу гэр бүл мөрбүл байх юм бол хүүхдийнхаа нойромгоор нь босно, хувцлуулна, цэцэрлэглүү навч явна. Бас л хүнд шүү. Үүл мөвл би одоо яг одоо Баянгол зочдлын артлан мэддэг цэцэрлэг дээр би нэг өглөө нэг хөдөө явахгүй хүн үлээжсэн байхгүй. Амар өрөвдмөр. Хүүхдүүдээ зүгээр чирсэн хүмүүс орж ирж байгаа юм шиг. Хүүхдүүд нь хүүхдүүд тал нэг ингэсэн л хүмүүс. Аауд нь бол өргөөл гүүч юм. Тэр цэцэрлэгийн үүдэнд бол багш нар нь орилоотой хаалаа шүү. Пижигнээ. Тэрхүү ордор тал депрессэнд ороод хүмүүстэй нэг хүүхдээ хувцсын яал хүн хөлс багаас болоод те. Нэрнгээсээ гисэг зовоод л таарч юм шиг өглөө босноос ш зовсон тэр босоод хүүхдээ босгоно гэл нэг цайцсуу инээ тэрэ болоод зүгээр депресстэй л таарч. Зүгээр нэг юм нэг амгалан юм байхгүй те тэр нь. Ажил эхлэхээс өмнө аль хэдийн нэг юм нэлээд цочролд орсон юм. Тэгэд энэ бол ихтэй яг улс орон болгонд байх албатай биш болохоор зүгээр өглөө босоо. Ихтэй нэг юм амар жаргалтай бас ховор. Тэгэл ажил руугаа орно. Ажил руугаа ороход бид нар зүгээр өөрсдөө жишээн дээр ярьж шүү дээ. Тэгэл ажил руугаа ороход миний ажил гэлтэй. Хайртай ажил мэн гэл. Умалцуулаад өгöd өнөдөр чи хэвээр. Ингэж орох нь ховор те. За одоо ажиллана да гэл. Нэрнгээсээ түүнээс хүндэг хэлэх юмс. За яг 3 сарын цалинг чинь өгдгөр нүгэн та 3 сар гэртээ зүгээр амархуу ажиллаа ийхүү. Би ажиллана. Гэхүүн хоор те. Амраал өгөөл гэнэстэй тийм ээ. Тэгэхээр чинь нэг дуртай дахиас илүүтэйгээр дийлэг тохиолдол бол цалин мөнгөтэй холбоотой шүү дээ тийм ээ. Тэгэл ажил руугаа нэг тийм нэг баяр баясгалантай орох нь хоор. Тэгэл ажиллаа суунда. Тэгээд ажлын дарамт маран загнах магнах энэ тэр бүгдээр нь орхич. Гэтэл бол өдийн цай хүлээд тийм те. Өдийн цай болохыг хүлээгээл. За 12 төгчийн да. Өдийн цай болоод ирэнгүүл ингээл сайхан л бит. Өдийн цайнаас чинь цааш цайны газар ороод цай уугаал хоол идэл тамир сэлбэж байгаа юм чинь. Тамир сэлбэл тэгэл өдөр хойш ажилдаа орондоо ажиллаа тараал. Айл хотын түгжээ мөгжөө утаа уйнаар бүх юмыг нь орхичээ доо. Айл гэртээ очиод тэгэл хоолунд хин өстэй те. Гүү гэртээ харингуутлан шууд үйлчлэгч нь хоол ийдсэн байх тохиолдолгүй тийм хүн бас нэг хэлбэг биш шүү дээ. Очоод хоолойнд төмбөний шанаг хоол унд юм болоо тэр мах гаргацсан байгаараа гэл ч юм уу те. Хоол ундаа хийгээл аяг тавг байгуул хүүхдийн хичээлийг давтуулаад угаах цэвэрлэх за бүх юм ер нь хэдгээд ажлын хойно гарцсан байдаг гэх юм да. Нэг ялангуяа бүсгүүчүүд. Арай наашаа ярья. 11 гэсэн бүр арай л. Нэг 9 сагс ч юм уу те. 9 ч юм уу те. Гэхдээ л бас 6 мургаагаас явсаар юм байгаа л 7 заавар за нэг 8 9 за 8 ах 9 сагс. Та 9 гэл юмнуудын ард гарлаа штэ. Яг тэр хоолмол хийхийг бас жаргалтайгаар хийх ховор штэ тийм үстэй. За яг өнөөрөө чи хоолой чи яг Улаанбаатараас захиалаад авчираад өгөө. Үгүй бол та өөрөө хийх үгүй би өөрөө л хийнэ. Инг эзэгтэй ер нь ховордоо тий юу сайндаа авчираад хийгээд өгөө. Тэгэл бүх юмний цаана гараад тэгэл за нэг одоо нэг амс хийя гэдэг мөн 9 цаг яваад л 9 цаг гэл. Одоо юу их вэ? Одоо жаргалын мөч ирлээ шүү дээ. Одоо юу их вэ? Зургтал үзэн штэ. Өөр нэг юм. Тэ? Тэгэл одоо яг жаргал юу их вэ гэдэх юм бол тэгэл одоо сүүлийн үед бол нэг Facebook хүмүүс уух нь үгүй бол тэгэл зургтасаал
Хэдэн жаргачих гээл байгаа шүү дээ залбид нэ. Тэгэд ингээд жаргах гээд явж байтал голдноос мэдээ зэдээ харуул зовчноо. Тэгээ ер нь бол кино хийж байгаа юм тийм ээ кино. Кинон дээр хорвоод байхгүй хайр дурлал, хорвоод байхгүй сайн сайхан юм харж нэг жоохон тайвшраад нэг хорвоод байхгүй юм гэсэн үг шүү дээ зүгээр л нэг хий хоос юм харж байгаа өө ямар сайхан юм бэ. Гой кино үзчих юм бол сайхан санагдана. Ял унтанда. Унтна гэснээр харин нам сайхан унтах сайхан шүү. Бүр нам унтах. Яг ингээд орондоо тэгэл тас үсэрч. Эл нүднийхэд бүр эрт унтсан байг л дээ тийм ээ. Бүр яг одоо 10 хагас гээл орондоо ороод өглөө 8 хүртэл гэж одоо хэдэн цаг гэсэн үг. 9 цаг 30 минут бүр ингээд нам унтцсан нойр гэдэг бол айдам сайхан шүү. Тийм ээ. За танд шин жүжигийн тасалбар хосоороо үзхийг өгөх үү 9 цагийн нам унтах нойр өгөх үү гэл нойрыг авъя л гэх. Гэхдээ нам унтах сайхан тий. Айдам сайхан шүү. Бараг л саяны ярьсан 24 цаг дотроос хамгийн сайхан үе маань нам унтсан 8-9 цаг байвал хамгийн жаргалтай өнгөрөөсөн мөч болж таарах гээд байна. Хэтрүүлээд байна уу? Хэрвээ тийм бол нам унтны дууны ухаан мэдрэлгүй байх нэр үстэй. Би баг байхгүй байснаас ялгаагүй байх юм. Тэгээ нэг хоногийн амьдрал дундаа би байгаагүй байсан 8 цаг нь хамгийн жаргалтай. Бүр амьдраагүй байсан маань хамгийн жаргалтай. Хэтрүүлээд байна уу? Би зүгээр л баг хошин шог магтай л ярьж байгаа шүү дээ. Мэдгүй хүн байж боломгүй байсан. Амар гоё юм байлгүй байт ингээл. Жишээлбэл шинэ жилийн баяр гоё штэ гэл. Хайр дурлал гоё штэ гэл. Хайр дурлал гэснээс Солонгосын эрдэмтдийн хийсэн туршилт тэгээд нэг кино гарч ирсэн шүү. Тэр үлэг шинжлэх ухааны. Тэгээд хүн дурлал ингээл харж бараал ингээл өгдөг байж штэ тийм ээ. Сайхан байлгүй байх тэ тийм ингээл. Тэр хүний үед би юу бол хэн бол би анзаарах болоо тооцох болоо ч гэх юм уу тэгэл бөөн асуулт тэгэл бөөн догдлол ингээл бүр ингээд тэр гудамны өнцөг давж байгаа нь харангуутлаа ингээл гачин болол тэг яг энэ догдлол шинжилгээний судалгаа юм л да. Тэгээ тэр догдлох үргэлжлэх хугацаа тэгээд эргээд нийлцсэн мэлцэн гэдэг 100 хостоор туршилт. Тэрний үргэлжлэх хугацаа бол 18 сар гэж байна. Энээс илүү үргэлжлэхгүй гэж байна. Шинжилгээ ухааны 18 сар. Яг тийш догдол зүрх мөрөгдөг гэдэг юм байна л да. Тэр бол 18 сар. Яа тэгвэл энэс илүү зүрх тэсэхгүй гэж л. Товчтой ерөөс ийм байна л. Одоо юу гэх би нэг хүний дээрээ сууж байгаа л ингээл цочоох юм биш. Хаа гэж нь цочлоо те. Хоёр дахь хаа гэж одоо гурав дахьаас эхлээд цочгоо байчихна сте. Би 10 дахь удаа зочоо чи л ядрахгүй би наадах чинь цочихгүй. Энэ бидний нөгөө мэдрэлийн ийм хамгаалах тогтолцоо юм байна л да тийм ээ. Зочих нь бол ёстой энэ чинь бидний өөрийгөө хамгаалж байгаа тогтолцоо байхгүй. Гэхдээ тэр маань ингээд үсгэн за энэ бол нэг шаардлага нэг тийм ээ нэг одоо анхаарлаа хандуулах зүйл биш байна гэдээ өөрөө тасах хэрэгтэй байт юм л да. Тасах ёстой байт. Манай 5 дугаар суулийн артл. Тэр үед одоо тэр засгийн газрын гараж юм уу гараж. Тэрний цаатал нэг юм чулууны чулуу хөрөөддөг юм хөрөө өгдөг гэсэн. Шан гэж дуугардаг. Их чанга дууд. Бид нар тэнд амьдардаг, бид нар хэзээ ч тэр дуулддаг. Тэгээ хүмүүс үрч ирэнгүүт үгүй ямар ядаргаатай дуугардаг гэдэг сонсонгууд дуугарч идэх. Шан. Тэгээ бид нар бол тэр бүр сонсохгүй болоод ингээд сурцсан юм шүү. Тэгээ өөрөөр хэлбэл ингээд хүн ингээд дурлаад ингээд догдлоо тэгээ нэг гэр бүл боллоо тэгээ нэг дор орлоо нэг гэрт орлоо ингээд үргэлжлүүлэл тэгэл 10 жилийн дараа ингээд гаднаас ажиллаад нь таараад ингээд ихнэр нь ороод ирэнгүүт ингээд ээж болохгүй юм байна л да тэр чинь хүч юм байна л да тэгээ 10 жил хамтаа амьдарчаа тэгээд харах тоолонд нь ёо гэдэг ёо энэ хүний үед би юу вэ гэл ингээд тэгэл ах юм бол тэр чинь гээд цаанаасаа ингээд би организм за тасаа тайвшраа байдаг юм шүү гэд ингээд тэх ёстой гэдэг. Тэгтэл үүндээ аз жаргал гэдэг нь цочирчээж гарч ирдэг гэдэг. То юу цочрохгүй байж болдгоо гэдэг. Цочроод байгаад их боломж байхгүй.
Бидний бие организм албаар түүнийг өөрөөсөө оршин тогтохын тулд тэр цочрлыг бууруулдаг явцсан юм. Тэгтэл буурна гэдэг маань тэр маань аз жаргал өхөө байгаад эхэлж байна гэж. Дахиад нэг өөр аз жаргал цочрох юм хайх. Тэрэндээ хэсэг зочирж байгаа дахиад тавина. Үүдлийн үртэй юм тийм үү? Гэхдээ яг жишээлбэл хайр дурлал бурхны шинд бол инэрл нэгүсэл гэж гарна л да. Инэрл нэгүсэл нь бол илүү тогтвортой хэлбэр юм л да. Яг тийм шүү дээ. Одоо жишээлбэл яг хайрлаа дурлал байсан тэр зүс царай 18-тай байсан тэр зүс царай одоо 40-тэй байгааг бол байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Нэрнгээсээ хэрвээ би яг одоо хайр дурлал маань тэр нүдэнд нь тэр хамранд нь тэр зүсэнд нь болдог байсан бол 50 хүрээлтэй. За одоо уйлаа салъя одоо миний хайр дурлаа гэсэн тэр царай одоо байхгүй болчихоо одоо болоо. Биш байхгүй юм чинь. Ахта зүгээр юу үлддэг вэ гэх юм бол эн чинь тэр хорвоог хамтдаа туулсан гэсэн тийм нэг нэгүсэл гэдэг байна. Нэгүсэл. Дурлал биш зүгээр энэрх, нэгүсэх, өрөвдөх баг шал өөр юм хэлээд юм. Зүгээр яг тэр хайр дурлал худлаа гэж л гарах юм биш үү? Нэг хөдөө нэг явж хагаад хөдөө нэлээ удаа яваад тэгээд өдөө чи нөгөө нэг гар утас моц юу ч байхгүй гэл юу сонингийн булан байвал уншиж чаад нэг хуучин юм дотроос нэг юм хуучин нэг ном олж уншихгүй юу? Нэг юм ямар нэртэй нэг энэтхэг роман байсан. Энэтхэг зохиолч. Тэр ихтэй надад бодогдод тийм аа. Тэрэн дээр болохоор ингээл яг гоо энэтхийн л одоо классик кино маягтай л роман л да. Яг тэгэхээр нөгөө л Баян ядуу хоёр дурлалж байгаа маягтай. Баян ядуу хоёр дурлалж байгаа маягтай. Тэгээд эмэгтэй циган бүсгүй байхгүй. Циган бүсгүй. Үнэхээр үзэсгэлэнтэй. Ямар эрдэнэ мэт тасхар нүдтэй ч юм янзын бүсгүй. Тэгээд хамгийн гол тэр хоёр бол үнэхээр бие биендээ хайртай буюу одоо тэр өчнөөн шалгуур юм хүм боллоо гэж бодоход тийм ээ циган үнэхээр л үнэн чудраг байж чадаад эрэгтэй ч гэсэн тийм ээ өчнөөн өөр одоо баян тансаг өөр бүсгүй биш би энийхээ төлөө гэл айгүй ол юм золж байгаа юм л да. Хоёр талаас золиол яваал. Тэгээд тэр хооронд мэдээж нөгөө л муу хүмүүсийн юм уугаар яваад хоорондоо хагцаа тийм ээ. Тэгээ нөгөө бүсгүн тинж явж байгаа. Тэгээд учрах нэг хэсэг нэг жил орчин. Тэгээд тэр хоорондоо явж чад нөгөө юу тусчдаг байхгүй юу? Цагаан бурхан билүү те? Цагаан бурхан те? Биш. Цагаан бурхан бахад. Одоо нөгөө цэцэг өвчин байхгүй. Цэцэг өвчин цагаан бурхан бахаа. Биш. Биш бах. Цалин цэцэг гэдэг чинь одоо бид нар нөгөө ногоо хуучин дөрөвтөгөөс юутай тэр гайгүй штэ. Энэ цэцэг өвчин гэдэг чинь одоо тэр нөгөө юуны ямар хаан блэ? Лигдаа хааны сэргийгээс ер ганцхан лигдаа хаанчлт ерөөдөө дундад Азад бол хүүс тэмтэрдэгээс өвчин байхгүй. Цэцэг өвчин бахад. Тэгээ цэцэг өвчний юм хийсэн гэж яриад. Тэгээд цэцэг өвчин тусчдаг байхгүй. Цэцэг өвчин одоо бид нар бол одоо баг ховор дээврийн хүмүүст бол цэцэг өвчин тусч байсан юм цоохор хүмүүс байдаг байсан шүү дээ. Цоохор хүмүүс. Би мэдхгүй зүгээр тэр зохиолоос харахад цэцэг өвчин гэдэг нь хүний нүрийг тэр чигт ингээд айгүй идээтэй, гүн идээтэй юмнууд гардаг юм шиг ба. Тэгээ юм халуурдаг, малуур. Тэр бүсгүй тийм өвчин тусаад тэгээ 3-4 сар зураг ухаангүй байгаа юм л да. Ухаангүй үхэлтэй тэмцээ. Тэгээд гэтээ юу амьдралын төлөө зүтгүүлж исэн бэ гэх юм бол нөгөө хайртай залуудаа очно гэсэн бодолтой л хөтлөгдөл амьд гарч байгаа юм л да. Тэгэл 3-4 сар маш өндөр халуунтай юутай тэгээд тэр битүү идээ мэдээ тэгэл 3-4 сарын дараа өөрөө ингээд идгээ тэгээд төргөө ядар гэж босоо тэгээ өөрийгөө таньдгүй юм. Нүүрэн тэр чигтээ өөрчлөгдсөн юм. Гоо үзэхлэнгийн баг оромч үлдэхгүй босно л гэж. Тэгээд нөгөө хоёр чи тэг явсараа тэгтээ эргээ таарлт уулзчих. Тэгээд танихгүй юм л. Уулаасаа нөгөө сайхан сэтгэлтэй хүмүүс хуйлч мөлцөөлөө байсан болохоор тэр бүсүүд ингээд нөгөө гуйлган болгоохыг айгүйхээгүй ингээд тусалж байгаа юм л. Тэгээд нөгөө танихгүй ангууд бүсгүй айгүй юу болоод тэгээд хэсгүү хэлчихтiin би тэр байна даа гэл. Тэгээд нүч сүйд болно шүү дээ. Тэрний төлөө бүгмээс ой тэгэл өчнөө баг байрмаар юм хүм ингээд туслаа. Тэгээд гарч явахдаа санддаг. Ингээ гардын гараа.
Тэг би одоо хайртай биш байна гэж боддог. Гэхдээ тэгээ яах юм бэ те? Би хайртай биш байна. Үгүй шал одоо тэр нэг гоо үзэсгэлэнтэй биш байгаа юм чинь. Бараг нэг настай эмгэн шиг болцсон байна гэж байгаа юм. Тэгэхээр би хайртай биш байна л. Одоо хуурмаг л байгаа сте тийм ээ. Хуурмаг л. За энэ ихтэй яг бол бид нар нэг өдрийн амьдрал өглөөнөөс ахуулаад орой хүртэл ийм өдрүүдээс л бүрддэг. Хүмүүс мэтгэж болон за ихтэй амар гоё баясгалан байдаг шүү дээ. Шинэ жил гоё штэ гэл. Шинэ жил сайхан баяр те. Сүйд болцоход үгүйс. Нэг саржангаал хөөх юм байна штэ. Нэрнгээсээ. Хөөрөө болсон гэж юу. Бүтэн сар хөөх юм штэ. Тэгтээ яг шинэ жил гоё баяр гэхэд яг шинэ жилийн яг юу нь гоё байсан бэ гэж хайвал бас олдохгүй. Байгууллагын шинэ жил л одоо хамгийн одоо оргил нь байлгүй те. Манай байгууллагын шинэ жил болж байна гэл тэрүүгээрээ жаргаал хамгийн гоё байсан гэл. Тэг яг тэр орой тэр шинэ жилийн үдшс бас яг юу нь гоё байсан бэ гэж хайвал бас хэцүү. Бараг шинэ жилд орхоос наа нэлээд дарамт үүсэж эхэлнэ. Юу өмсөх вэ гээл. Таксанд мөнгө төлнө. За тэгээ шинэ жилийн үдэш боллоо, яваад орлоо. Яваад тэр танхимлуу ингээл яваад оронгууд л ингээл жаргаал явчихна гэж байхгүй шүү дээ. Хөө ямар гоё юм бэ. Өстой гэл байхгүй байдаг л танхимлуу. Бараг оронгуутлаар нүдний болонгаар байдлыг судлаа л те. За би тэдгээр ширээ гэсэн. Тэгээ ширээндээ суулаа нэг бантагтаа сандлуу тавьсан ширээ сануулаа. Тэгээ ширээнд суугаад тэгэл хоол зууш хорвоод байхгүй тэрийг идэнгүүт ямар гоё юм бэ гэх тийм юм байхгүй үстэй. Байдаг л хоол өгдөг үстэй. Тэгэл тэ байдаг л болно. Үхрээ юу за нөгөө алдартай ананастай дахиад. Тэр мэрийг хас. Үгүй товчтой яг тэр үдэш бол ингээл нэгдүгээр бол хоёрдугаар хоол ингээл байдаг л юмнууд тэгэл тайзан дээр нэг хамтлаг амт тоглож ээж магадгүй. Бас хорвоод тэрийг хараад ингээл жаргаа явчихна гэж яг зургтаа хасаад гарч ил байгаа л дуулж ил байхад хамтлаг л дуулдгаараа л дуулж байгаа. Тэгэл одоо архи улуу гайгуулах юм. Нэрнгээсээ жоо архи удаг хүн байх юм бол хөөрөөлтэйс гоё яана гэл ингээл хөөрхөл юм бол өөрөө л нөгөө бодит байдлаа алдах юм бол хий хөөрцөөлөх юм бол хамгийн л жаргалтай гоё шинжил болол өнгөрч байгаа юм. Тийм л биш. Яг боддоор бол яг жаргах мөч. Маргааш нь тэгээд уучих юм бол айгүй бол уусны маргааш сэтгэл готрол борж байна. Шартаж мартаад хэцүү дээ. За яг та бидний нэг амьдрал нэг иймэрхүү юм даа. Хүний амьдрал яг жаргалтай юу, зовлонтой юу гэвэл яг үннээр шүүл хэцүү л санагдсан да надад. Настай хүмүүс амьдралыг туулцсан хүмүүс шүү дээ, тийм. Яг амьдралыг туулцсан хүмүүс бол яг амьдралыг мэдэх юм биш үү? Тэд нар одоо ингээд хэлмээр санагдана надаа. 3-4-тэй хүүхдтэй тийм ээ. Ачцээг хараад миний хүү гоё доо. Амьдрал янз юм да. Чиста шумбанда гэж болно хэлмээр дээ тийм ээ. Яг амьдрал үнэхээр туулцсан юм. Тэгтэл эмээ өвөнөр голцоо яадаг гэх юм бол ачцээг хараад миний мөх яаж унтах. Миний муу яаж хорвоог туулна. Бараг аимшигын тийм агуу руу орох гэж байгаа тий. Миний хүү яаж яах гэж төрөвдөө гэж яриад байдаг. Ямар хантай учран да тий. Нэг юмнэл гарны элдвэр шүүс болохгүй юм шиг. За тэгэл өвчин, шаналл, дарлах, доромжлохтой яаж хорвоог нэг туулаад хурдхан өтлөөд үхээсэй л юм. Тэгээд яаж нэг хорвоог туулаад тэгэл өвчин юу хүндтэй ядар байвал дарлана, тийм ээ. Чадвар байвал атаархна. Тэ ер нь эцсийн дүндээ яаж ч мэтгэл хорвоо шүү дээ л гэдэг. Яаж ч мэд хорвоо үнэн байхгүй. Яаж ч мэд хорвоо үнэн. Ямар хэрэгс гэж бодно. Нэг IS гэл нэг хэсэг баахан тийм исламын улсууд гэл би бүр бичлэгийг харсан шүү дээ. Яг тэр бичлэг явж одоо хайвал болт. Хүмүүсийг хядаж जैन да. Хорвоош бидний л хорвоо. Яг нэг юм усны ирэг дээр ингээл 20-30 хүмүүсийг ингээл дагуулж ирээл илгээр нь гівтүүлээл тийм ээ.
ард нь хүмүүс байж байгаа шууд бүгдээрээ гутгаа суглаад дээшээ өснөөс ингэж татж байгаа л яг тэр камер ажиллаж яхад нүдэн дээр нь 20 30-аад хүмүүсийн толгойг амдаар нь тасалж Агр шиг юм сайт хийсэн. бүгд болсон явдал тийм ээ тэр кино биш яг нүдэн дээр 30 хүнээ алчиж байгаа толгойг нь таслаад алж тэгээд далан дээр нь тавьчих. Дүнгэц амьд байсан, над шиг амьд байсан хүн одоо ингэсэн тасцсан толгой онгойсон юм хатал. Дүнгэц хүн байсан. Ямар харгис юм бэ те. Гэхдээ тэр IS ийм харгис байх нөхцөл биш шүү дээ. Цаг үргэлжид ийм харгис байсан. Цаг үргэлжид ийм харгис. Энэ цэнгэр гариг амгалан байсан цаг ховор би л одоо бодоход бүгд яг ингээд төрсөөс агуулаад тоолонд некрога гэж яриад байгаа тий. Алалцаал байсан, алалцаа. За тэгэл том хойшоо бол боосны гэрцээ гэв. Дандаа хятаа. Дандаа алж ирсэн. Дүнгийн ятад одоо энэ 21-р зуунд 7 тэрбум бид нар бүгдээрээ жарахыг хүсэж байгаа байж ижил нүдэн дээр ингээд хутгаар ингээд заа жоохон хүүд 10 хитэг эрэгтэй хүүхдүүд халаад хороо харгис шүү дээ. За тэр гадаад улсуудад болж байгаа юм хаа ингэтэл Монгол харгис шүү дээ. Ердөөсөө л 70 жилийн өмнө хүн амынхаа 10-20% л хятад хайцсан шүү дээ бид нар. Зүгээр л бурхны шашин шүтдэг лам хуургын төлөө 20,000 лам хуургыг хятад хайцсан шүү. Ямар ч үчиггүйгээр. Бүр инээд амар юмнууд сонсогдсон шүү дээ. Эрдэнэ зуугийн ламын 10 үедээ шавн багштай гэсүсгтэй багш нь гэд машин дагаад өгөөд ахаар юун дуртай ялуу зогсож байгаас наатаа ачиж авчих аваад авцсан гэд. 10 үедээ шавн тэгэл алдсан. Гэхдээ бид нар сонс хүүхэн удагдаад 10 үедээ хүүхдийг алаалаа ийцэн. 10 үедээ хүүхдүүд хуйлаад бүгдийг нь алдсан шүү дээ. Гэхдээ амар байгаа зү тамина. 20 хэдэн мянган лам хүн гэдэг чинь цуугаар игнүүлэх юм бол 5-6 км цуурах тийм олон хүн байхгүй. Бүгдэрэг нь ятаа хийц. Монголчууд бид нар. Одоо маргааш ямар ирээдүй хүлээхийг бид нар тааварлахаргүй амар ер нь. Галтгүй мэтэл гэж хэлсэн байт. Хараа галтгүй мэт. Тэгэхээр Ослон уруугийн бүх жаргал бол хуурмаг юм аа. Зовлонгүй байх төдийг аз жаргал гэдэг тэрийгэ тогтвортой удаан байна гэж хуурдаг, тэрнийхээ төлөө алалцдаг, уралцдаг. Тэгэхээр энэс өөр аз жаргал гэдэг зүйл маань одоо бид нар нэг юм цочроож ижил бид нар аз жаргал гэхээ хэллээ шүү. Тэгээ цочроох, тэгээ тэр дараа нь хэвийн байдаг л болчихдог. Тэрийг тийм болохын тулд дандаа хоорондоо алалцаж, уралцаж байж ингээд. Дунд төрөлхтнүүдэд юм гэхээр шал өөр аз жаргалын өөр юм хайхад. Та бол цочроож иж консюмеризм гэж хэлээд байгаа тэр гадны өнгө мөнгө 5 метр хүн шунал биш. Эний чанарыг таньчна гэдэг юм л. Хоруу хуурмгийн чанарыг таньчих юм бол түнд хүсэх шүү. Яг үннийг чанарыг таньвал хүсэх шунах юм байхгүй л гэдэг. Бидний нас ингэх зурл болдог зүйл биз дээ. Бидний шунсан хүссэн цохилго зүрхээ зориулсан болгон утгатай байсан нь бол утгагүй байсан гэж хэлээд байгаа юм л. Тэгэд илүү тогтун амрал. Өөрөлд бурхны шин гэгээр л нирваны амар амгалан зорино гэдэг. Дунд төрөлхөт нь. Гэгээр л нирваны амар амгалан гэж юу хэлээд байгаа юм бэ гэх юм бол ухта шунал унтарсан амар амгалан гэлнэ гэдэг. Бид шунаал ингээл зовлон гэдэг нь бид нар өөрөө ингээд махнаас ингээд 40-40 уяатсан юм шиг тийм ээ. Гох дэгээтсэн юм шиг тэр бүтсэнгүүгээ шаналал те. Би магтаал дуртай юм байна л да. Намайг муулчлаа гэж шаналал те. Би энэс ашиг горж исэн тэр бүтгээ байгаа шаналал гэдэг. Бүгдээрийг нь хайчлах тухай яриад байгаа юм. Ерөөсөө л хорвоог зүгээр л зүү зэрэглээ мэт. Жаргалан зовлонч зүгээр агшин зүрийн зүйл шүү дээ. Хязгааргүй цаг хугацаа, хязгааргүй орон зайтай харьцуулах юм бол жаргаланч тэр зовлонч тэр инээтэй л зүйл гэж юм. Тэгээ
Нэгж шунал унтраг болгоны тоолгоногоор бидний сэтгэлд амар амгалан төрж эхэлнэ. Нэг ингээл та гэж хэлсэн. Тэр шунхай очих юм бол ямар сайхан юм бэ гэнэ гэдэг. Нэг утасны дуудлах хүлээгээл өстө зоваадлах юм байна. Зүгээр самбар дээрээс марч байгаа юм шиг тэрийг хүнийг хүлээж байгаа чинь би зүгээр гэл мартах байхгүй болч. Ямар сайхан юм бэ. Ёо. Тэмхүүл. Шунал болгоныг унтраад одоо тийм ингэсээр орчлон хорвогийн одоо 84,000 муу сэтгэл гэж хэлээд байна шүү дээ. 84,000 муу сэтгэл унтарч дуусаад бидэнд одоо үгээр хэлшгүй тийм амар амгалан төрнө гэдэг. Энийг юу гэж хэл нирваны амар амгалан гэдэг. Юу наадам, юу цагаансар гэдэг. Гэхдээ тийм юм биз дээ. Одоо шил бид нар ч одоо ингэ тийм биз дээ. Одоо гэрт байгаа нөгөө хүүхдийн тоглоом гэж яриад байсан тийм. Хүүхдийн тоглоом манай ах жишээлбэл гэрт байгаа тэр тоглоом ингээл тоохоо байшдаг гэж байна шүү дээ тийм ээ. Тоохоо байшдаг. Тэр ямар ч аз жаргал өхөө байшдаг тэр байж л. Тэгэд аав ээжнийх нь найзууд ирэх юм биз дээ тийм ээ. Хүүхдээ дагуулаад хүүхд нөгөө тоглоомын шүүрээд авах юм биз. Тэнгүүд яа гээл тийм. Шууд зовоод эхэлж байгаа. Миний тоглоом гэл аав ээж юу сүртэй юм бэ чи наата өгөөчтэй гэл. Доромжлуулсан юм шиг болоолтой ястай. Мянга тайлбарлаад ойлгохооргүй тэр зовоод байгаа хөөх. Миний тоглоомыг өөр хүүхэд тоглож чинь тэгээд энийг зөвшөөр гэдэг би өөртөө тоглоомороо тоглосон. Тэгэл айлын хүүхдүүд явлаа тоглоом үлдлээ байдаг юм болчихсон. Бидний гоё сайхан гэж харж байгаа бүх юм дахиад хэлэх тэр хэмжүүрээр нь харах. Цаг хугацаа хорон зай яг гоё юм байсан. 100,000 жил гэдэг л ороо дэлхийн үед бол богинохоо хугацаа юм шүү дээ. Тэр хооронд бүхэл бүтэн 90 юу хүн төрөлт үүсээд бараг байхгүй болж хугацаа юм шүү дээ. Тэр хооронд л сүйд болох юм биш дээ. Нөгөө нэг тогооны дээр тогтцсон нян бактери үчгэлмэ ихтэй. Илүү өөр агуулгатай утга учир гэж хайгаад дунд төрлөө. Эдгээр бол бүгдээрээ л ингээл солигдоод ээлжилж яадаг юм дуусшгүй юм л зүйл байна. Илүү тогтвортой оюун ухаанд амар амгалан. Одоо жишээлбэл бид нэр шүүгчдийн цалин нэмнэ гэж ярьдаг байсан тийм. Яг тэгэхээр хамааралгүй болох гэдэг байна. Шүүгчдийн цалин нэмнэ гэдэг нь болохоор хамааралгүй ойлгож байгаа үстэй тийм ээ. Ашиг сонирхол ядуу биш л байх юм бол авилгалд автахгүй. Бурхны номд гарахтаа шунлал байгаа бол хүн хамааралтай байна л гэдэг. Тийм ээ. 10 сая төгрөгийг тоохгүй байж болно. Тэр бомд сөхөрхөл юм биш. Сэтгэл талаас нь өөрөөр эрх чөлөө гэдэг маань энэ дунд төрөлхөдөн дээр тийм л жинхэнэ эрх чөлөө гэгээр л төрж жинхэнэ эрх чөлөө төрнө. Юу гэсэн санаа вэ гэхээр шунал унтрах юм бол одоо юунд ч баригдахгүй болно л. Шунал байгаад бол бид нэр ойлгох юм биз дээ. За өнөөдөртөө ингээ өндөрлөө дөө. Маргаашийн хичээлийн сэдэв бол бид нар сая өнөөдөр дунд төрөлхөдөн ярьлаа тийм ээ. Маргааш тэгвэл ямар төрөлхөдөн ярих вэ? Дээд төрөлхөдөн ярина. За баярлалаа. За шууд ингэ тарчаа да.